Тийм тэгээ ер нь бол хүмүүстэйгээ маш чөлөөтэй. За надаа нэг юм асуудал байна. Ийм зүйл хийх хэрэгтэй байна. Чи энийг хийгээд өгч болох уу гэдэг ч юм уу те. Энэ нэг тушааж үрдөөсөө хүмүүстэйгээ бас харилцдаг. Хоёлаа гоё хамтраад энийг хийчихье. Би ингэж хараад энэ чи юу гэж бодож байна гэж саналыг асуугаад тэрээга яг эцсийн нэг одоо зорилго дээрээ аваачиж хагаад тэгээд ингээ хүмүүсээ ажиллуулж эхэлдэг. Бас нэг борлуулалтын скил нь явж байгаа. За бүгдэнд нь өдрийн мэнд. Манай Antai podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд Тэмүүлэн бит хоёрыг хөтлж явуулдаг Antai podcast манаас улам баялаг болж байна. За тэгээд манай энэ дугаарын хүндэт зочноор Colpro компани CEO Айгуул маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бит хоёрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцсонд маш их баярлалаа. За тэгээд Тэмүүлэн маань хамгийн ихний асуултаар энэ хүү подкастаа яриад эхлэе те. Тий. Юун дээр ирсэнд баярлалаа. За би шууд л яваад орчихъя. Одоо нөгөө амар ерөнхий юм асуухгүйгээр Colpro гэдэг ер нь Монголд бүгд мэдж байгаа. Миний бас ер нь нэлээд дагдаг маркетинг талдаа ч гэсэн амар гоё брэнд имиж үүсгэж чадсан гэж бодоод байдаг нэг юм шинэлэг дандаа л Colpro гэж гарч ирэх нэг юм шин санаа юм уу тийм гарч ирдэг. Тэнгүүд энэ дээр одоо миний хамгийн анх хараад Colpro дээр бахарч ирсэн юм нь гаднаас хөрөнгө оруулалт босголоо гэдэг нэг юм Японоос үүсэн байлгүй тий. Тэгж эхэлж исэн. Одоо тэгсэн чинь ингээд нөгөө Төв Аз руу бас тэлт хийж гинэ гэдэг мэдээ бас сонсогдож исэн. Тэгэхээр ер нь эднэр дээр би шууд эхлээд Японы тэр хөрөнгө оруулалтыг асууад явчихвал болох болоо. Одоо яг тэр миний хувьд бол одоо Монголд баг анхны нэг юм стартап эхлэнгүүтээ мөнгө өсгсөн тийм түүх байсан. Тэгэхээр Colpro-г бол өөөсө бүх хүмүүс мэдж байгаа, юу хийдгийг мэдж байгаа. Тийм болохоор хийдэг гэхээсээ илүү одоо бүр нөгөө бизнес талынх юмнуудыг нэр авчвал илүү гоё байх гэж байна. За анхны хөрөнгө оруулалт 2018 онд Takami Yuichi гэдэг манай angel investor Colpro компанид хөрөнгө оруулалт хийжсэн. За Takami Yuichi сан болохоор тухайн үед ер нь Монголын одоо цөөхөн эдэн стартапуудад хөрөнгө оруулалт хийжсэний нэг нь бол одоо Colpro компани байсан. Тийм. Окей. Тийм ба. Тэгээ одоо л юу тий одоо ч ер нь бол манай яг хувьцаа эзэмшигч хിവэрээ явж байгаа. Манай нөгөө өмнөх дугаар дээр нөгөө Вензо ах орсон байхгүй юу. Тэгээд Вензо ах нөгөө NWC-д явсан. Тэгээд яг тэрэн дээр ярьж исэн манай Монгол компаниудаас нэлээх очсон. Тэгээд тэрэн дээр Colpro ер нь миний харснаар хамгийн тултал нь одоо тэр боломжийг ашигласан гэсэн. Бүүт засаад тэгээд тэндээ шууд бүр хөрөнгө оруулалт ингээд босгоод ирэх шиг болсон гэдгийгсэн. Ерөнхийн нэг тийш хэлсэн. Яг хөрөнгө оруулалт болсон уу? Юу болсон бол тэрийг нь бас. За MWC гэдэг нэг Mobile World Congress гэдэг ерөөдөө дэлхийн одоо бүх телеком компаниудын жилдээ нэг цуглардаг том арга хэмжээ байдаг. За тэгээд 2024 оны үед гэх юм бол цахим харилцаа холбоо хөгжлийн яамнаас ерөөдөө анх удаа яг Монгол гэсэн бүүтээ засаад Монгол технологийн компаниудад оролцооч гэсэн. За энд бол компани маань нэлээд ач холбогдол өгч за 6 оны бүрэлдэхүүнтэйгээр бид нэр ерөнхийдөө очиод за арга хэмжээ болохоос өмнө ингээ айгуу сайхан байгууллагуудаа олоод за энэ байгууллагуудтай л бид нэр яг зорж очиод уулзъя гэд тэ ингээ уулзалтуудаа хийгээд явсан. Эндээс яг одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнд дээрээ бид нэр шинэлэг модулуудыг одоо юу юутай хийж болохоор байна. Энэ одоо газруудаа олоод хамтын ажиллагааны санамж бичгээд зураад одоо бол ингээ эхнээсээ тэр модулууд маань манай хувирлагчийн бүтээгдэхүүн болон байгууллагын бүтээгдэхүүнүүд дээр нэвтрээд явж байна. За хамгийн том амжилт маань хэм бол бид нэр Вьетнам улсын одоо 3 дахь том оператор компани 20 сая хэрэглэгчтэй Mobifone гэдэг компани байгаа. За тэгээ Mobifone компанитай бол яг одоо өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ white label-тэж одоо хамтарч ажиллая гэдэг хамтын ажиллагааны санамжчиг бол нууцын гэрээн дээр ерөөдөө гар хэсгээ зураад тэгээ одоо ингээд нэг бүтээгдэхүүнүүд маань тестийн шатанда тийм техникийн нөхцлүүд дээрээ ер нь бол ингээд ярилцаад явж байгаа. Тийм процесстэй. Яг хөрөнгө оруулалт бол босгоогүй нөгөө хамтын ажиллагаа ер нь л нөгөө бүтээгдэхүүнээ экспортлох тал руугаа илүү амжилттай дийлээд гэсэн. Crystal Channel-аар юм шинэ бүтээгдэхүүнүүд юм уу? Эсвэл ер нь байгаа бүтээгдэхүүнүүд яг тухайн зах зээл рүү нийлүүлэх чиглэлээр үү? Ер нь л одоо яг Colpro маань болохоор хамгийн сүүлд бид нэр Colpro Teams гэдэг ер нь байгууллагын одоо ажилтнанд зориулсан платформыг гаргасан. Тэгээд бүтээгдэхүүний гол зорилго гэх юм бол ер нь байгууллагын нөгөө нэг дотоод харилцаа холбоо, чат болон одоо нэг тухайн ажилтнаас одоо хэрэглэгч рүү байнгын орох гарах дуудлага хийж яадаг юм дуудлага хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг цогцоор нь шийдэж өгсөн бүтээгдэхүүн байгаа.
За тэгэхээр энэ маань л байгууллагуудад маш одоо нэлээд хэрэгцээтэй байсан учраас энэ бүтээгдэхүүнийг гаргасан. За дээрэс нь манай хувирлэгчийн бүтээгдэхүүн Lime гэдэг аппликейшн байдаг. Тийм тэгэхээр энэ хоёр платформоо ерөөхдөө гаргах дээр голчилж ажилласан. Тийм. Айгуул болохоор Lime болон Colpro хоёулангийг өдөрдөж манлайлж байгаа юм нь. За миний яг одоогоор болохоор Colpro компанийнхаа гүйцэтгэх захирал Lime дээр болохоор дэд захирлын ажлыг хийж байгаа. Илүү бизнес маркетинг тал руугаа оролцоод явчихдаг. Lime ч болохоор илүү нөгөө гадагшаагаа дуудлах хийдэг үйлчлэгээ. Гаднаас одоо нөгөө бид нөгөө оюутан байж байхад яадаг байсан шүү дээ. Монголд ингээд нэг юм бүртгүүлэх гэхээр нэг дугаар байхгүй. Тэгээ одоо нөгөө наад зах нь нөгөө баталгаажуулалтын кодон дээр би амар хэрэгтэй мэн гэж бодсон. Манай нөгөө ах Америкт байдаг. Тэгээд одоо нөгөө өмнө чинь ингээд нэг найз руугаа бичээл нэг дугаар байна уу? Дугаар руу чи юм атсан шүү. Код явуулаач маавлаач. Тэр тал руугаа илүү ашиглагдаад байна гэж би бодсон тийм. Ер нь бол ярианы аппликейшн нөгөө физик одоо симэл байхгүй болохоос биш яг апаа суулгаад хүснээрээ хаанал бол те орох гарах яриагаа идэг SMS-ээ бичдэг дотроо мэдээж маш олон одоо бэлгийн сонголтууд гэдэг юм уу хандивлагч гэдэг юм уу олон фичрүүдийг ингээд хийцэн тийм боломжтой бүтээгдэхүүн интернеттэй байхад л ажиллана одоо бол нөгөө дата борлуулалт өөрөө маш их болцсон шүү дээ тийм нөгөө нэг чихээсээ илүү датагаа аваад мессенжерээр ярьчих, Viber-аараа ярьчих ч юм уу тийм Line-аараа, WhatsApp-аараа холбогдчих гэдэг бол Lime-аараа холбогдох бүр боломжтой болсон гэсэн. За өөр гоё төслүүдийг бас шууд юун дээр нэг юм асуучмаарсан MWC гэдэг тэнгууд амар юм ерөнхий сонсогчос энэ дахиад бас нэлээд том дэлхийн том арга хэмжээ шүү дээ тийм энэ дээр урилгаар оролцдог уу эсвэл өөртөө яг очиж одоо төлбөртөө оролцдог юм уу? Яг оролцмоор байгаа одоо стартапууд бас байгаа бах те яг Монгол бас амар гоё тех стартапууд эхэлж байна. Яг энэнд оролцох процесс нь яг яаж явагддаг юм бол? Ер нь л яг нөгөө бүтээ босгоод хөдөлж аваад оролцдог одоо манай Монгол одоо ICT Expo бас байгаа шүү дээ. Яг дотооддоо хамгийн том арга хэмжээ. Тэгээ энд яг бид нар нөгөө бүтээ талбайгаа аваад бүтээ босгоод ингээ бүтээтгүүлшгээ барьшуулдагтай яг адилхан зарчмаар оролцдог. Ямар хөө хэмжээний компаниуд явал ер нь явал хамгийн ашигтай байхаар байна. За стартапууд байсан дээрүү одоо Colpro-ыг стартап гэдэг нөгөө анх эхэлснээс нь л ярьж байгаа ш. Одоо стартап биш баг corporate болсон уу? 10 жил болж байгаа гэсэн тий. Тэгэхээр 24 он Colpro компани үед л ингээд 10 дахь жилдээ залгаж байна. Тэгээд одоо бол яг компани бид илүү юу гэж харддаг вэ гэхээр стартапаасаа corporate culture руу шилжиж байгаа маш том өөрчлөлтийн үе гэж хардаг. Маш олон сорилтуудтай тулгарч байна тий. Тэгэл тэр болгоныгаа л яг ингээд шийдээд ер нь л явж байгаа. Тэгэхээр илүү corporate culture маань сууж эхэлж байгаа. Миний мэдж байгаагаар Agwal маань бүр ер нь Colpro анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш байгаа тий. Тий 2014 онд би яг их сургуулаа төгсөөд 6 сар төгсөөд 8 сард Colpro-до хамгийн анхны ажилтан болж орж исэн. Тэгээд одоо яг 10 жил ажиллаад 10 дахь жилдээ залгаж байна. Яг тэгээд бас байгууллагын алсын харанд төвч нам хөрөнгө оруулалтыг хийж явж байгаа юм тий. Баярлалаа. Тэгээд би яг нөгөө сая өөр төслүүдийг яриач гэдэг нь эхлээд ер нь хэдүүлээ ингээд ер нь юм broad илүү юм яг том зургаар нь яг юу чиглээд яваад байгаа гэдгийг ярьж байгаа. Тэгээд нэг төслүүдээр нь бас харж байгаа ингэж гоё сонсогч үзэгч нартайгаа хуваалцах гэдэг байхгүй. Тэгэхээр бас өөр миний мэдж байгаа түрүүн бас хайлтхан дуртад авсан энэ ийш тийшээ одоо 2 3 орн руу салбар гаргаад ажиллаж байгаа гэж байна. Тэрнээс бас хуваалцаач тээ. За яг 24 оны байдлаар гэх юм бол Colpro компани маань одоо Америкийн нэгдсэн улс болон Кыргыз улсад 2 салбар компанитай. За дотооддоо бид нар бол бас Colpro Agent болон Colpro CRM гэдэг 2 охин компани байгуулсан. За дээрэс нь 2 технологийн компанид хөрөнгө оруулалт хийсэн ерөөхдөө ийм бүтцтэйгээр явж байгаа. Тийм. Бүтцийн үед бол ерөөхдөө тийм ээ. За эх 5 жилийн одоо зорилгоо бид нар сая 23 оны төгсгөл дээр гаргасан. Энэ маань бол илүү олон улсын одоо харилцаа холбооны экспортлагч боллоо олон улс руугаа илүү тэлхий гэж зорж байгаа. Энэ маань за Төв Азийн орнууд байна. За дээрээс нь Зүүн Өмнөд Азийн орнууд байна. Нэмэх нь бид нар Африкийн орныг ерөөхдөө бас харж байгаа. Ер нь бол нэлээд потенциалтай гэж харж байгаа учраас эдгээр орнуудыг ер нь бол голчилж харж юм байж байгаа та. Мэдээж хүндрэл бэрхшээлүүд маш их байгаа. Тэр болгоныг даваал явж байгаа тий. За тэгээд ер нь одоо яг энэ Colpro-гийн өөрийнх нь бизнес модель шүү дээ тий. Энэ модель маань ер нь мэдээж хөгжсөн орнуудад бол байдаг. За тэгэнгүүт ер нь бол хамгийн анх Монголд оруулж ирсэн стартап гэж би хардаг байхгүй Colpro-гийн бизнес моделийг. За тэгэнгүүт өдий 10 жил болоход нэг ч өрсөлдөгч байгууллага байхгүй байна гэж би хараад байна.
Зүгээр тийм сонирхолтой би зүгээр айгуул тавьж байна л да тийм. Тэгэхээр энэ дээр бас чиний санаа бодол юу байдаг вэ? Ер нь бол энэ модель яг танах яг юугаараа юм өөр болохоор танахтай гэж өрсөлдөж гарч ирж чадахгүй байна уу эсвэл ямар байдалтай явж бодлож авчаад байна уу? Гадаар бодлож авч байгаа. Миний тийм шүү дээ 10 жил. Тийм үү? Тийм байна. За ингэж харж байгаа. За анх 2014 онд гэх юм бол Colpro компани одоо бүхний мэдж байгаачлан 3 үүсгэн байгуулагчтай. Гуруулаа яг одоо за 2 нь илүү харилцаа холбооны салбарын экспертүүд байсан. За нэг маань бас инженер хүн байсан. За тэгээд яг тухайн үед бол одоо 14 онд байгууллагын харилцаа холбоо гэдэг өөрөө ямар бүтцтэйгээр явдаг гэсэн мэхээр том компаниуд хөрөнгө оруулалтаа хийгээд тоног төхөөрөмжөө худалдаж аваад тэр маань одоо доороо иш 30 сая төгрөг 40 сая төгрөгийн төсвөр босдог. Тэгэхээр 14 оны 30 40 сая гэдэг бол бас маш их мөнгө шүү дээ. За ингээл энэс дэшегээ ер нь бол 100 сая гэж явцдаг ч гэдэг юм уу. Тэр ер нь бол хөрөнгө оруулалтын үед бол нэлээд өндөр бүтцтэйгээр явдаг гэснийг 14 он за software as a service буюу бид нэр cloud технологи төр суурилсан байгууллагын харилцаа холбоог оруулж ирэх нь манай одоо бүх одоо жижиг дунд байгууллагуудад энэ solution өөрөө хэрэгтэй учраас хийх нь зөв гэж харсан. За тэгээд анхны cloud одоо энэ Colpro Voice буюу байгууллагын энэ суурь утасны шийдлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. За 10 жил одоо ингээ харахад бол яг хөө тодорхой өрсөлдөгчнөр бол байна. Миний хувьд нөгөө 14 оноос 22 оныг хүртэл өөрөө яг нөгөө байгууллагын борлуулалтын газраа хариуцаж явж исэн. Тэгээд энэ хугацаанд нэг зүйлийг амар ам бардам хэлэхэд компани тухайн байгууллагатаа бид нар хамгийн тохирсон шийдлийг яг аль талдаа win-win зарчмаар өгдөг. Заавал манай үнэтэй багцыг авах шаардлагагүй, заавал баг руу орж ирэх шаардлагагүй. Танд яг юу хэрэгтэй вэ? Асуудал юу вэ? Бид нар танд ингэж шийдэж өгөх боломжтой гэдэг нөгөө шийдлийг нь гаргаад өчгөр ер нь бол аль талдаа win-win урт хугацаанд бид нар маш гоё хамтын ажиллагаа хийж чаддаг гэж боддог. Тийм. Тэгэл яг байна. Төсөл зэт юм байна те. Мэдээж тэгж их юм уу болчих юм. Би л сонсож байгаа юм байна. Өөр компаниудын шууд мэдж болох болов. Одоо яг та хэд нэг индустрид явж байгаа гэвэл секторт хэрвэл за яг заавал нэг хайхтар компанийн меншн дээр яг тий. Гэхдээ ер нь бол юм тодорхой өрсөлдөгчнөр Colpro энийг хийчихтэй. Энд ийм орон зай байсан биш дээ гэж хараал ингээл нэг араас төрж гарч ийн тий. Яг хүний хувьд бол өрсөлдөгч байх нь зөв гэж хардаг. Өрсөлдөөнөөс л нэг айгүй гоё тийм нөгөө амттай гой зүйлүүд гарч ирнэ штэ тий. Окей энэ ингэж байгаа бол биднэрт энэ боломж нь байна ингээл хөшөө илүү бид нар өөрсдийгөө хурцлаад явах боломж юу нь байгаа гэсэн. Саяны тэр юм дээр нөгөө 3 үүсгэн байгуулагч ер нь бүгд мэдж байгаа ах гэдгсэн. Бас яг бүхэн бол мэдэхгүй баха. Ер нь идрэг их холбож яриад байдаг комедиан тий. Идрээ нэг үүсгэн байгуулагч нь эсвэл яг яаж холбогдоод байдیں۔ Colpro-той тэрийг бас хүмүүс сонирхоод байд юм шиг санагдав. Тий, идрээ захирал маань ерөөдөө Colpro компани бас анхны үүсгэн байгуулагчдын нэг. Гэхдээ одоогоор бол ер нь Colpro компанид бол хувьцаагаа зараад ер нь бол холбоо хамааралгүй болоод компаниас гарсан байгаа. Окей. Тэгвэл үүсгэн байгуулчаад тэгээд өөрөө exit хийсэн байна. Тий, exit хийгээд ер нь бол гарсан гэсэн үг. Окей. Түрүү ярьсан Төв Аз руу тэлэлт хийж байгаа Кыргызстан гэдэг нь одоо бидэд юу болчиход байна л да ингээд тодорхой хэмжээнд нөгөө Төв Аз гэдэг их сонсогдоод байнгут нэг амар юм амархан юм шиг тэгэл Кыргызстанд байд юм байна гэд энэ бүр амар хэцүү гэдгийг мэдээд байгаа байхгүй одоо манайч гэсэн ингээд тэлэлтүүд хийгээд явж байгаа тэрэн дээр ч гэсэн яг хаанаас эхлэх ёстой юм бэ гэд нэгт мэдэхгүй байгаа ч юм уу тэгэхээр яг тэрдлийнхаа одоо яг Узбекистан руу бас гарах гэж байгаа гэдгсэн тэнд ер нь яаж олон улс руу гаруул дээр байна вэ? Одоо ингээд үзэж байгаа стартап хүч гэсэн ингээд экспорт бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа хэ. Тэрний модель нь яг ямар модельээр гарч байгаа вэ? За Кыргызстан улсад гэх юм бол бас нэг бодлын азтай нь яг нөгөө ковидын үед бид нар Монгол улсад яг 119 гэдэг дуудлагын төв ажиллаж байсан ч тэгээд 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд бол онцгой адил ерөнхий газруудад бид нар яг дуудлагын төвийн софтверыг нийлүүлээд нөгөө ажиллагааны хувь сурлуулалтын үед маш хурднаар ингээд нэвтрүүлтүүдэд хийгээд ажил хэрэг болгож исэн. Тэгээ яг Кыргызд бас яг бид нар энэ ажлыг эхлүүлсэн. За тэгээ энэний дараагаар бол бид нар Кыргыз Телеком буюу одоо тухайн Кыргызстан улсын одоо хамгийн том суурь оператор компани байгаа. Тэгээд энэ компанитай партнерлж одоо тухайн байгууллагаараа дамжуулж enterprise-уудад үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг ер нь гаргаж ирсэн. Тэгэхээр яг уу бусад одоо технологийн одоо экспортлагч нарын хувьд гэх юм бол мэдээж нэг ямар төрлийн технологи гэдгээс нь хамаараа төрлийн хувьд бол өөр баг. Бидний хувьд гэх юм бол
одоо азтай анч гэх юм уу те одоо харилцаа холбооны компани учраас бид нар яг харилцаа холбооны оператор компаниа түшиглээд экспорт хийхэд айгүй боломжтой байсан гэсэн үг. Тэгээс Узбекистан руу бас гарч байгаа тий. Тий өнгөрсөн хонд бид нар яг Узбекистан улсад одоо салбар компани байгуулъя гэд нэлээд бичих цаасны ажлуудаа ингээд явуулж исэн боловч жоохон зарим нэг легал ишүүгээс болоод ер нь бол төр стоп хийсэн байсан. За тэгж жагаад одоо энэ 24 онд бол яг Узбекистан салбар компани байгуулъя гэдэг ажлаа нэлээд бүш хийж байгаа. Тэрс айгүй сонирхолтой юм байл ер нь гадагшаад хэлэхэд Тэмүүлмээс очиж ирсэн Узбекистанд тий. Нэг cultural юу айгүй өөр хэлсэн шүү дээ тий. Тийм байлаа. Муслим шашинтай тий. Узбекистан тал руугаа илүү юм байлаа. Кыргызстан, Казахстан бол ер нь нэлээд Монгол тал руугаа. Одоо бид хэдий бол төстэй юм. Харахад хүртэл Узбекистанд очингоо бүр шал өөр. Илүү нөгөө араб тал руугаа шагал махал ороод ирдэг юм байлаа тий. Тэр cultural barrier-ууд ер нь хэрэг нөлөөлж байгаа бизнес зөвхөн сонирхолтой. Яг түрүү хэлсэнчлэн Кыргызстан улсад бол юм customer behavior ч юм уу cultural difference ерөөдөө нэлээд гайгүй. Тий. Нэг шууд US руу экспорт хийх, Кыргыз экспорт хийх хоёроо л бас Кыргыз бол нэлээд хантай ойрхон санагдчихсэн. За тэгээд яг өнгөрсөн онд бас бид нэр Казахстанд яг ийм нөгөө Төв Азийн орнуудын оператор компаниуд, технологийн компаниудын уулзалт болоход оролцож байсан. Тэгээ яг Узбекистан, Казахстан гэхээр Кыргыз Узбекистанд экспорт хийчихэд Казахстан руу орж ирээрээ. Ягаад ийшээ хийгээгөө жиж ягаад нааш орж ирэх гэдэг нь гэдэг ер нь аль баг тийм майндтай бийж идэм билээ. Тэгэхээр одоо бол за Кыргызстанд хийчлээ. Тэгэхээр Кыргызстанаас Узбекистан руу нэвтрэх бас юм culture тэр хоёр нэлээ ойр тий. Нэг юм ихэд ойролцоо байгаа учраас Кыргызээс Узбек, Узбекистанаас Казахстан гэж явах бол ингээд юм степийн хувьд ингэж явах нь илүү нөгөө үр дүнтэй тийм амар том юм зөрүүн дээр ингээд нүр тулахгүй тий амар том чаленжтай нүр тулахгүй ингээд смут ингээд явах боломжтой юм байна гэж байна. Тэр аягүй чухал шүү дээ бизнесэд тий. Тий. Удирдлагынхаа хувьд шууд одоо Монгол руугаа бүх юугаа татчих байгаа юм. Одоо менежмент нь headquarters гэж ярих юм уу? Тэр нь яг Монголдоо гээд чиглэлээ яаж өгж байгаа? Яг эсвэл одоо нөгөө зарим компаниуд чинь тэр салбарын орнууд нь local partner нь илүү их хөвөв эзэмшээд явцдаг бас юу байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энд болонгууд Монголоос бүх менежментийн шийдвэр франчайзинг маягаар явж гэнэ үү? Эсвэл тэндээ шууд хүмүүс нь өдөртөд явж байгаа юу? За. Аха. Энэ дээр болохоор яг headquarter маань ерөөдөө Монголдоо гэж явж байгаа. Тэгээд тухайн улсдаа бид нөгөө менежментийн бага байгуулад тэгээд нөгөө менежментийн өөрийн хувь эзэмшдэг. Тийм тэгээд тэн дээрээ илүү хүмүүс маань ажиллаа авчдаг гэсэн үг. Тийм. Ер нь энэ Кыргызстан одоо станы орнууд байна шүү дээ. Төв Азийн орнууд. Яг манай Монголын ингээд одоо энэ технологийн хөгжлийн түвшинд бид айгүй арай шат доогуур байгаад байгаа юм тий. Тийм. Би мэдгүй учраас асууж байгаа юм. Доогуур байгаад тэгээд энэ хэрэглээнүүд маань энэ хэрэгцээнүүд байгаад байна гэсэн үг тий тэнцээ. Тийм одоо Кыргызстан улсын хувьд гэх юм бол яг одоо тэнд байдаг одоо бусад одоо юу гэдэг одоо улсын байгууллагууд ч гэдэг юм уу те хувийн хвшил гэдэг ер нь Монголд орж ирж Монголын технологийн чиглэл ийшээ явж байгаа юм байна гэдгийг хараад тэндээсээ өөрлөгөө авч нутагшуулдаг. Тийм. Тэгэхээр яг хүн амын хувьд бол 6.6 сая хүн амтай. Тийм. Тэгээд эдийн засгийн хувьд бол бас манайхаас арай юу боловч яг технологи талдаа бол хойшоо байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол Монголоос бас ийшээ экспорт хийх бол айгүй боломжтой. Та яраас юу гэж бодож байна? Яг Монгол технологи хурдан хөгжиж чадаад байна. Та ингэ яриулах уу? Зөв өөртөө ч юм бодлоо шүү дээ. За бүр тийм амар хурдан хөгжөөд байна гэж бол бас хэлэхгүй баха. Зүгээр яг Төв Азтай харьцуулахад бол манайх хамаагүй хурдтай явж байна гэж харах юм билээ. Гэхдээ саяны юм дээр Төв Аз дээр хүн амын тоон илүү дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэсэн манайхаас илүү байгаа даа. Тэгвэл яг ингээ очих юм бол нэг 5 жил хоцрогдол байна гэж харагдсан юм байлаа. Бүр ганцхан тех дээр биш шүү. Санхүүч тэр ер нь л нэг юм Оросын яг нэг юм хуучин юу байгаа. Тэгэхээр магадгүй тэндээсээ манайх илүү цалснаасаа энэ илүү одоо капитализм руу шилжсэн тэр юунаасаа болоод илүү хурдтай урд нь хараа явж гинэ л гэж бодсон. Тийм тэрнээс биш яг бас олон улсад бол манайх текэрэ бас яг амар хурдтай гэж бол би бас ярихгүй байна. Тэрний хувьд бас тий зөндөө байдаг. Яг ер нь улс төрийн хувьд гэж бас хэлнэ. Тийм. За Кыргыз, Узбекистан, за ялангуяа Кыргызстан улсын хувьд ер нь станы орнууд дээр нөгөө Оросын нөлөө маш их байдаг. За амар улс төрч нь болж гинэ үгүй юу. Тэгээ ер нь аль нөгөө
альч байгууллага дээр очисон яг л нөгөө ор софтвер нийлүүлэлт ингээд нөгөө байнгын л байж идэг байхгүй юу. Тийм. Тэгээ одоо л яг энээсээ ингэж нөгөө step by step те ингээд ангижирч байгаа юм. Шинэ юмд илүү. Тийм, шинэ юмд илүү сэргийлэх боломжтой болж байна. Тийм, тэгж байгаа гэсэн. Амар сони юм яг нөгөө сая Төв Азаар явхад Кыргызстанд ч тэр Казахстанд ч тэр developer одоо software engineer center манад бол хангалттай байгаа гэж яриад байдаг. Тэгээ яагаад ингэж хоцрогдоод байна гэдгийг өстө би бол ойлгоогүй. Миний зүгээр энэ нөгөө тийм амар асуулт биш шүү. Зүгээр гэхдээ миний ажигласан юм бол тэнд хүний нөөцийн хүмүүстэй уулзаад явхад зүгээр юу IT-ийн хүмүүс бол амар их байна. Монгол руу бүр нийлүүлмээр байна гэж ярьж байсан. Тэгсэн мөртлөө өсөө ингээд тек ингээ хоцроод идэг системд юм бол одоо яг саяны ярьж байгаа улс төр жижиглэх л та. Узбекистан гэл тэгэхэд нөгөө дарангуулагчийн нэг тим юу заас нэг хүний ер нь хариат байж байгаа саяхнаас л юугаар нээж байгаа гадны одоо хөрөнгө оруулалт ч юм уу гадны одоо жуулчдыг хүртэл дэмжиж байгаа саяхан одоо бараг 3 жилийн өмнөөс 2 жилийн өмнө багаар л тэмцээн ер нь нэгээд явж байгаа даа. Тэгэхгүй бол одоо бас оршин тогтнох хэцүү болчихлоо шүү дээ. Тийм. Одоогийн нөхцөл байдал. За тэгээд Colpro руугаа эргээд оръё. Айгуул маань Colprod 2014 оноос хойш ер нь анх ажлын гараа бүрдчихсэн биш үү? Төгсөөд орж исэн гэсэн тийм. Тийм. Тэгэхээр тэгээд ингээд шат бүрдээ ингээд тухайн компанийнхаа илүү нөө алсын хараанд нь одоо өөрөө нэг элемент нь болж явж штэ тий. Тэгээд яг энэ байгууллагын алсын хараа анх ямар байсан? Одоо яаж өөрчлөгдсөн бэ? За байгууллагын анхны одоо алсын хараа гэх юм бол ер нь нөгөө Colpro зах зээл дээр анхдагч одоо cloud технологиг нийлүүлэгч байсан учраас яг cloud технологи гэж яг юу юм те энэ яагаад үр ашигтай юм гэдгээ зах зээлдээ ойлгуулах нь өөрөө том зорилго байсан. Тийм яагаад тэгэхээр одоо миний хувьд хамгийн анхны борлуулалт дээр гэхэд л тухайн харилцагч маань за танихгүй бурхнаас таньдаг чөтгөрөн дээрээ гэж хэлж ах чинь юм уу те. Тэгэхээр би нэг огт танихгүй хүн 1000 гоё юм яриад 1000 одоо маш боломжийн юм яриад ердөөсөө тэр бол ингээ хүлээж авах айгуу тийм хэцүү үе байсан. За 2023 оны төгсгөл дээр бид нэр эх 5 жилийнхаа ер нь бол зорилтыг тодорхойлсон. За энэ дээр бол илүү нөгөө олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлъя, олон улсад хэлье те. За зүүн өмнөд Аз руу, Африкийн орнууд руу бид нараас дараагийн ер нь л одоо салбар компаниудаа байгуулах боломжийг ер нь эрэлхийлье гэж харж байгаа. Монголд ихтэй алидийн Colpro бол баг одоо байгуулах болгонд байгаа хта тий. Одоо нэвчилт бол маш өндөр рейттэй байгаа. Тий. За одоогор бол яг Colpro байгууллагын зах зээл дээр 4000 гаруй харилцагчтай байна. Тий. Тэгэхээр ер нь нэлээд дэжгүй шүү. Ер нь бараг 80% байна уу? За нэг 60-70% юм болов. Тий. Улсын байгууллагуудтай ч гэсэн байнга хамтарч ажилладаг. Тэгдэг. Тий. Одоо нийтдээ хэдэн хүнтэй болчихвоо? За компани маань одоо 85 байна. Тий. Олон улс нөгөө салбарууд оруулаад байгаа. Зөвхөн Монголдоо юм аа тий. Тэгээ одоос нөгөө хамгийн анхны ажилтанд болж ороод тэрнээс ингээ захирал нь болоод тэгээ 85 хүнтэй болоод гэдэг. Би нэг анзарч ирсэн нэг 20 хүн болтлоо ер нь компани нэг гайгүй ингээл нөө стартап юугаар явж болт юм шигсэн. 85 руу шилжихэд бол яа. Тэгээд компанитайгаа өөрөө бүх юмаа сураад ер нь одоо энэ лидершип юм уу одоо энэ өдөртөх юг хаанаас яг сурч яваа. Ментортой юу ер нь. За яг одоо хувийн ментор гэдэг хүн бол баггүй. Тий. Гэхдээ ер нь бол нөгөө анханасаа одоо компанитайгаа ингээд цуг явцсан учраас ер нь үүсгэн байгуулагч нартайгаа маш олон асуудлуудыг айгүй тийм нэг чөлөөтэй ярилцаж чаддаг гэх юм уу. Анх ингээд жижигхэн байхаас өсвөлээл дөрүүлээл ингээд нэг жижигхэн өрөөнд ингээд ажиллаа яриад одоо ингээд 10 жил болсон гэж ер нь бол нэг муухан найзуудаас л дээр урт хугацаанд нөхөрлөсөн байгаа байхгүй юу. Тэр нэг хин хинбэ гэдгээ айгуусаа нөгөө мэддэж одоо өгөлцөж авалцдаг болсон. Тэгэхээр ер нь бол өсвөн байгуулагч нартайгаа маш сайн асуудлуудаа ярьж ойлголцдог. Ер нь бид нар цаашдаа яг юу зарах юм гээд. За 85 болсон учраас ер нь дундчны менежментийн багийнхантайгаа бас нэлээд тулж ажилладаг. Тийм бидний гол зорилго яг юу юм, мессеж нь яг юу юм, доороо байгаа хүмүүстэй бид нар одоо яг ямар үйлрэлэл үзүүлж ажиллах юм ч гэдэг юм уу тийм энэ дээр бол бас нэлээд тулж ажилладаг. Тэгэл компанитайгаа л зэрэгцээл сураал хөгжөөл явж байна. Өөрөө ямар мөнгөлөөр төгссөн бэ?
Би 2014 онд Монголын их сургуулийн мэдээллийн менежмент гэдэг мэргэжлэр төгссөн. Тийм. Тэгэл яг л бас тэр чиглэлээр явсан юм байна тий. Ер нь нөгөө бас технологи сүртэй мэргэжлэр төгссөн учраас энэ маань одоо миний бас айгүй том давуу тал болсон юм болов гэж боддог. Тий. За яг одоо тэр мэргэжил нь заяа. Өөрөө тань ажлын гараа болон одоо энэ карьерт үнэхээр яг амар сайн эргээр нөлөөлж чадсан уу эсвэл ерөн би боловсролын талаар л ярих гэж байна л да. Яг энэ авсан мэдлэг маань яг тэр бизнес руу ороход сайн хөрвж чадсан уу гэж асуугаад. Мэдээллийн менежмент гэдэг мэргэжлийн үед гэх юм бол нөгөө технологи тал руугаач болон бизнес маркетинг тал руугаач ер нь хөрвөх боломжтой аль нөгөө нэг суур онлын мэдлгүүд авчдаг мэргэжил учраас миний хувьд бол нөгөө илүү бизнес одоо маркетинг борлуулалт тал руугаа хөрвүүлээд ер нь л авч явж чадж байгаа болов уу гэж ер нь боддог. Тэгээд нөгөө технологи суур байгаа учраас тэр илүү нөгөө нэг надад их давуу тал болдог. Миний хувьд хэм бол за 14 оноос байгууллагатаа ороод 22 оны хүртэл бол ер нь борлуулалт дээр голчилж ажилласан. Тэгэхээр нөгөө альч байгууллага дээр очиод уулзалт хийгээд борлуулалт хийхэд бол нөгөө нэг технологи талаасаа гоё тийм солиушн гаргаж ирэхийг маш их хичээдэг. Тэрэндээ өөрөө их кайфердаг. Учраас ингээд нөгөө тэр маань их давуу тал болоод идэг. Яа да нэг асууж байгаа гэхээр одоо эн чинь нөгөө айгуулын хувьд бас төгсөж болоод шинэ технологийн солиушн орж ирж байгаа хгүй шийдэл. Тэгээ тэр нь одоо cloud гэдгээр яриад байгаа тийм. Тэгэхээр яг эн чинь яг тухайн үед та эдний хичээл дээр байсан уу? Орж ирсэн үү? Зөв. Яг тий их сургуулийн яг хичээл дээр бол cloud гэж бол байхгүй. Тий, байхгүй. Тэгээ угаасаа энэ систем маань энэ өөрөө технологи маань бас сүүлийн 10 жилд айгуу сайн хөгжиж гарч ирж байгаа технологи л доо. Тийм сүүлд харахад за Amazon жишээ нь 2006 оноос яг одоо cloud руу хөрвсөн ч гэдэг юм уу те. За Netflix бол ингээд 2016 онд байсан байхаа. За би андуурчиж магадгүй шүү. Хэд хэдэн тоонод харцсан учраас ингээд cloud руу бас бүрэн шилжээд ингээд дууссан ч гэдэг юм уу. Тийм тэгэхээр бас Монголд бол 14 он гэдэг бол cloud бас л шинэ байсан. Тэгээ одоо сүүлийн үед бүх банкуд шилжиж байгаа. Ер нь одоо байгууллагууд бүгд л ер нь cloud руу шилжиж байгаа. Тийм. Apple-ийн cloud ID-г ойлгоод үлстэй. Яагаад энэ дээр харагдаад тийм. Утсан дээр авсан зураг яа компьютер дээр байгаа юм бэ? Ойлгоод үлээсэн хэмжээнд шүү дээ cloud-ыг бол. Тухайн үед нэг телевизийн нэвтрүүлэгт ороод нөгөө cloud технологи гэж яг юу юм гэдэг асуулт ингээд өрдөөсөө толгоноос нэг гардаггүй. Тэгээ тухайн үедээ ингээд айл чадхаараа тайлбарлсан боловч бас ингээд нэг сайн ойлголцож чадаагүй. Тэгээ би зүгээр дараа нь ингээд бодож байхдаа флаштай харьцуулж болох юм байна гэж бодож байсан. Хүн бол ингээ флаш дискэн дээр юмаа бариад явдаг гэсэн чинь өөрийнхөө файлуудыг, зургуудыг ч юм уу те ингээ хадгалдаг байсан бол одоо нөгөө Google Drive гэдэг юм дээр хадгалчихаар чи интернет орчинд байгаа л бол Drive-аас бүх юмаа хэрэгжилж болдог болцоо гэдэг яг энийг за энэ ер нь нилээ хантай очиж магадгүй юм байна гэж бодож байсан. Нэлийн сурах хэрэгтэйсэн боос те. Бизнес нь ороод ирчдэг cloud-ыг ойлгоогүй байхад бүр ингээд окей. Тэгээд айгуулын хувьд гэр бүлээсээ хэдүүлээвэ. Ер нь яагаад бас энэ мэдээллийн технологийн салбарыг сонгож сурахаар болов те. За тэгээд бас гэр бүлийнх нь бас юм шинжилгээ ухааны талын бэкграундтай хүмүүс байдаг уу? За манайх бол ам бүл сургуулаа. Би айлын том хүүхэд. Тийм. Доороо 3 дүүтэй. За тэгээд нөгөө айлын том хүүхэд учраас нөгөө ээжийн минь нэг захиас өгдөг нөгөө айлын том хүүхэд хаашаа явна? Дүүнэр нь яг одоо тэрийг дагаж явна. Тэгэхээр чи сайн явбал дүүнэр чинь сайн явна. Чи муу явбал дүүнэр чинь дагаад муу явах гэд. Тэгэхээр бас их тийм том хариуцлага тай байх хэрэгтэй. Тэр ч утгаараа ээж маань яг би Говьсмөрийн аймагт төрж өссөн. Тэгээд айлын том учраас ээж маань ихэдөө миний боловсролд хөрөнгө оруулж намайг шинэ Монгол бүрэн дунд сургууль руу сургахаар ганцаараа ингээд хотод ирээд ахлах сургуулаа төгсөөд яг ингээд ер нь л явж исэн. Тэгээд мэргэжил сонголтын хувьд гэх юм бол яг хөө миний 10 жилд яг өсч мөрөөдчихсэн мэргэжил гэх юм бол би хуульч болно гэж айгүйх боддог байсан. Тэгээд яг нөгөө СТ ерхий шалгалтаа өгчөөд тэгээд тухайн үед яг манай Шинэ Монголын багш Сандаг Очир гэдэг багш байсан. Тэгээд багштай ингээм материалаа шалгуулад окей чи ер нь 800 авцаа ингээл тэрэндээ амар бат итгэлтэй маш сайн бэлдсэн юм чи угаасаа гисэн чи яг нөгөө хүснээр бас юм болоогүй. Тийм тэгээд ер нь бол энэ мэргэжлийг сонгож орсон. Тийм. Шинэ Монголчин бас айгүй сайн сургуулиудаа нэг
дэгт ордог шүү. Яг тухайн үед чинь би одоо холбоол бодоод л дахиад гэсэн гэхэлэр. Тухайн үед чинь шинэ монголчин нэг одоо хүртэл Японы чиглэлээр байдаг уу тийм. Одоо бүр 2 салбартай болчихсон шүү дээ. Тийм 2 салбар сургууль. Нэлээд ер нь суулгадаг энэ юм диктатур өөрийгөө бас ингэж сайн дайчилж чадах хэмжээний юм чадваруудыг өгдөг сургууль шиг миний одоо сэтгэл үлдсэн тань л да. Тийм сургууль юм шиг санагддаг. Тийм диктатуртай юу гэдэг. Диктатуртай гэж бол хэлэхгүй. Тийм одоо тэнд чинь нөгөө сахилгаттай байх сурсан. Тийм. Тэгээд юмд нөгөө баланс байх хэрэгтэй. Одоо нэг хэд диктатур тогтоод ирэхин цагт тэр бас буруу тий. Хэд сул тавиад ирэхин цагт юм бас назгардаг талтай шүү дээ. Тэгэхээр яг тэр балансыг бол айгуу сайн одоо нөгөө ямар ч хүнтэй ингээд нөгөө хүндлэх тий. Багштайгаа одоо цэвэрлэгч хичтэйгаа үүднийхээ манаачтай бүтээрэл яг ингээд зогсоол мэдлэхээс өсвөлээл ер нь бол тийм бас их суур одоо хувийнхээ хувьд айгүй тийм гой төлөвчлүүдийг олж авч чадсан гэж боддог шүү дээ тий. Нөгөө үе хоорондын юм амар юу гэж сонссон. Амар хөндлөлттэй тий. Тий нөгөө симпай кохай гэдэг яг Японы өөрөөсөө ямар их ясар тунтай орон билээ тий. Тэр калчрыг нь авчирсан. Тэр нь гэхдээ надад бүр амар гой санагдчихсан. Одоо манай компани ч гэсэн яг шинэ Монголыг төгсөн нэлээд өгдөг байхгүй. Тэгвэл тэр хоорондоо ингээд зүгээр хамт олон ингээл ярьж байгаа мөртлөө тэр дотор яг шинэ Монголын хоёр ярихдаа заавал нэгийг нөгөө симпай. Тийм симпай. Тийм үү. Тийм одоо болтол. Тийм ингээд нөгөө одоо арай дийдлийн ангийнх нь нэг тийм нэг дэшэл бол тэгэл симпай шүү. Бага аав шиг л хөндлөж гээд. Энэ гоосан гэж тест. Тийм шинэ монголчин төгсмүүд юу их сурагчид нь надад Японд руу явдаг юм байл шүү дээ. Тэг. Ямар шиг шүү лээ. Момшоо. Тийм. Тэр тэтгэлэг бас чамайг тухайн үед төгсөж авах байсан уу? Байсан яг момшоогийн үед хэм бол засгийн газрын тэтгэлэг Ryugakushiki гэж бас байдаг. Тэгээ энэ маань л нөгөө шинэ Монгол сургууль бас хөрөнгө оруулж байгаа. Хувийн одоо байгууллагууд маань тухайн одоо оюутан тэтгэлэг олгож бас сургадаг энэ хөтөлбөр бол аль аль нь байсан. Тэр жилүүд ер нь жоохон бараа миний хувьд л. Тий, мэдээж бусдын л адил явахыг хүснэ үгүй л хүссэн. Тэгтээ бас чадаагүй. Ер нь л эндээ бэлдэж бас бүтэн нэг гэп авч исэн. Тэгээд яг момшоод аягүй сайн бэлдсэн боловч би бас хамгийн сүүлийн шатндаа тэнцэж чадаагүй. Тэгэл за окей Монголдо суръя гэд. Тэгтээ одоо зүгээр яг ингээд харахаар хэрвээ би явчаад ирсэн бол бас би энд байгаа ч үгүй ч юу гэж бас боддог. Тэгэхээр нэг юм хүн дал нөгөө нэг хувь заяаны одоо нэг төгрөг зураг гэдэг бах тий. Тэгэл яг ингээд тэрүүгээр л бас ингээд явж ин да. Тийм. гэж боддог. Амар хэцүү шалгалт гэж сонсч ирсэн. Би нэгт нь орж ирсэн. Сүүлийн шат матч шүү. Нилээ андуурсан ороод нөгөө маргач болохоор орс сургууль байсан юм чинь. Тэгээжсэн чинь нөгөө яг ингээл нэг аав ээж нар л ярьдаг байсан юм шиг. Тэнд нэг гой тэтгэлэг байна. Тэр өстө сайн байлаа. Тэгээл тэрний хүүхд явж юм жаал гэсэн юм шүү. Нэг өдөр за миний хоёроос энэ шалгалтанд орно гэл. Яваад орсон чинь орс хэл монгол хэл дээр тоо үзчихсэн үн шууд англиар тоо орсноо бүр. Тэгэл бүр яг бич бүр амар хоцрогдсон явж байгаа юм байна да гэдэг. Нилээ хэцүү тийм. Нилээн чанга. Бидэд яг Шинэ Монголын 12 дугаар ангид байхад Японоор нийгэм үздэг, Японоор тоогоо боддог. Тэгээ бүх юм Япон хэл дээр байдаг. Тэгэхээр яг нөө Японоор тэр одоо даалгаврыг шалгалтыг өгдөг. Тийм. Хуульчаар явъя гэж бодож байгаад мэрэгчлээ сольсон юм тий. Тэр мэрэгчлийг ер нь яагаад сольсон бэ? Яаж сонгосон бэ ер нь? Одоо мэдээлэлтэй менежмент хийдгээгүй. Ер нь бол математиктаа бол маш дуртай хөгт байсан. Тийм. Тэгээд ер нь бол математиктай энэ мэрэгжил рүү яг мэдээлэл компьютерийн сургуулийг сонгоод ер нь бол орж ирчихсэн. Аав ээж нөлөөлсөн үү? Гүү аав ээж бол огт нөлөөлөөгүй. Ер нь бол 100% өөрийн сонголт байсан. Окей, за ер нь технологи хөгжиж байна. Технологийн мэрэгжил сонгох нь зөв. Тэнд бол одоо компьютер мэрэгжил гэл яг нэг аав ээж нарт компьютер гэхэл одоо бүгдийг хийх хэрэгтэй юм шиг ойлгодог шүү дээ. Бараг нэг инсталл компьютер форматлах нь хүртэл ингээд хийж чадна гэж ойлгоё. Тийм тэр чинь яг үндэ амар олон салдаг. Тэгтээ салж байгаагаа бол бас тухайн үед бол нэг юм айхтар нарийнсаа мэдгүй ер нь яг сүлжээ гэж яг юу юм те хардвер нэг яхаа софтвер нэг яхаа юм те программист нэг яхаа юм бол айхтар нарийнсаа мэдгүй. Тэгтээ технологи нь байна, менежмент нь байна гэхээр надад илүү наалтах утас санагдсан. Тэгээд ер нь аль мэргэлээ сонгож орж ирсэн.
сая нөгөө 8 жил борлуулалт дээр байсан гэдэг юм дээ. Тэгэхээр одоо 2 жил яг гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэсэн үг үү? Тий, тэгж байгаа. Тэрний яг юу нь юу байсан бэ? Шилж. Одоо нэг хэлц ч юм уу нэг газар хариуцах бол нэг өөр шүү дээ. Тэгж яг бүх юм л ер нь ингээл бүр дээр орж иж байгаа шүү дээ. Тий. За хамгийн ихний жил гэх юм бол зүгээр одоо ингээд бодохоор айгүй тийм ороо босгож илвэсэн. Миний үед ингээд айгүй их сэтгэл зүйн дарамтанд орж байсан, маш их сэтгэлээр унжсэн. Тэгээд энэ болгон дээр нөгөө бас хүмүүстэйгээ ойлголцохгүй байх тий. Би бас өөрөөсөө түрэгдэж жоохон ааш гаргахч гэдэг юм уу тий гэд гих мэтчлэн зүйлүүд байсан. Яг уу за ингээ гүйцэтгэх захирал болно гэхэд бол ямар ч тач би хамт олонныхоо төлөө нэг юм тодорхой 2 ажлыг хийнэ гэж харж байсан. За хамгийн нэгдүгээр бид нар тухайн үед нөгөө төвшөөдөнгийн хажуудлын Express Tower-т яг 4 тусдаа өрөөнд офслдаг байсан. Олуулаа болцсон ер нь нөгөө том офс байхгүйсэн учраас тэгэхээр окей бид нар технологийн компани маш гоё болж байна. Тэгэхээр хүмүүсээ маш гоё тавтай тухтай оффист суулгая тий. Одоо гаднаас харилцагч ороод ирсэн чинь нүүр улаан харгуу гоё офстой болъё гэдэг. Ер нь бол орчноо сайжруулъя гэдэг дээр айгүй анхаарсан. Тэгээд хоёр дахь ажил маань болохоор тухайд нөгөө экспортыг дэмжих төсөл ер нь олон улсын төсөл хөтөлбөрүүд бас нэлээд оролцъё гэж бодсон. Тэгээд сүүлийн 2 жил гээд харахаар бид нар Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл болон EBRD-гийн Star Venture гэдэг энэ хөтөлбөрүүдэд амжилттай оролцоод за хамгийн сүүлд болохоор Shilostek гэдэг Монгол улсын зохион байгуулагч тэмцээнээс шалгараад бид нар одоо дэлхийн 79 орны одоо 20-од ялагч нартай бас тэмцээнд өрсөлдөөд тодорхой VC-нүүдтэй уулзаад бас ингээд ирсэн. Тэгэхээр энийг бас ингээд нэг компанид бас нэг юм шинэ нуур амьсгал оруулж ирээ гэж юу зорьсон. Тийм. Энэ хоёр ажил юм. Тэгэд яг сэтгэл зүй тал дээр одоо яг ингээ бүх юм хариуцж байгаа хүмүүстэйгээ жоо ойлголцож чадахгүй байх ч юм уу. Тэр үед дээр ер нь яаж сэтгэл зүгээ зохицуулжсэн бэ? Тухайн үед бол бизнес коучтой болсон. Тийм. Тэгэхээр энэ маань бас маш тийм өөрийгөө нэг юм яг энэ үед нөө яаж шийдвэрээ гаргах вэ гэдэг дээр нөө маш их дэмжлэг, маш их асуудлуудыг ярилцаж нэг дэмжлэг зөвлөгөөнүүдийг авч ирсэн. Тэгээд энэ одоо эргээд утгаад надад айгүй их нөлөөсөн. Одоо хамгийн анхны одоо сахилгын шийтгэл өгөх жишээ ингээл айгүй хүнд те. Би нүг ингэжлээ шүү дээ. Одоо яана гэл өөр дээр айгүй хүн дээр тусгаж аваад их сэтгэлээр унжаах жишээ ч юм. За бас нэг амар том ялгаа юу гэсэн гэхээр борлуулалтын газар дээр байхад ингээд нөгөө банк хамт олноороо айгуу гоё орж гартай өөр амьсгалтай байсан бол гүйцэтгэх захирал болсон чинь газар алдсан. Тэгээ ердөөс ингээд юунд ч орхолцсон. Тэгэл нөгөө нэг ямар нэгэн болоход гүйцэтгэх захирлаасаа л холоор. Тэгэхээр ер нь амар ганцаардаж эхэлдэм байлээ. Тэгэхээр тэр бас их бас чанга байсан шүү. Үзчихэл дуутах нь шүү дээ. Таавна ингээд те шалгадгүй мессенжерлөө чи юу та ирэхгүй мүү. За тэгээд тэр яг энэ л айгу үнцэнтэй байхгүй юу? Одоо бүх юм айгу гоё болол яваагүй л байхгүй юу? Ингээл бяцхан ингээл хэдүүлээ ярилцаалаа шүү дээ. Тэр шалгалтын дээр тэнцээгүй ингээл унжсэн те. Тэгээд буцаад босч ирсэн. Тэгэл бизнес хэцүү сэтгэл зүйтэй байсан үедээ ингээл яаж тэндээс гарах уу гэдэг шийдлийг олохгүй л те. Бизнес коуч гэдэг шийдэл байдаг юм байна. Амар хүчтэй сайн нөлөөлсөн байна гэх юм уу те. Энүүсийг л хамгийн гол нь хуваалцах гэдэг шүү. Тэгэхээр гоё ийм юмнуудаа бас бид хоёртай илүү хуваалцаар яг энэ карьерийн мөчөд яг хүндрэл бэрхшээлүүд хамгийн төвхтэй юм юу вэ те. За борлуулалтын дээр 8 жил байна гэдэг чинь бас төвхтэй те. Яг дараагийн асуулт тэр байх гэдэг те. Чи өөртөө асуу. Юун дээр борлуулалт яг ингээд нэг юм сэтгэл зүгээр тоглолдог юм шиг санагдаад байна. Одоо нэг трейдер шиг юм уу бараг л ингээл нэг яг ингээл уулзч явж байгаа борлуулалт гарчихсан аа болчлоо гэл ингээл сэтгэл ондог те тэгснэ гарчлаа гэл зүгээр үсттэй бүр бөөн баяр болол ингээд тэр яг энийг бас яг 8 жил одоо яаж ингээд эхлээд бол мэдээж амар хэцүү байсан баг. Сүүл рүү яаж энийг ер нь менеж хийсэн бэ? Одоо би манайч бас тодорхой хэмжээнд борлуулалт хийдэг компани. Тэгээ хүмүүстэйгээ ингээд уулзахаар яг борлуулалт хийдэг хэд маань амар юм сэтгэл зүйн хэцүү байна гэдэг байхгүй ингээл яг боллоо гэжснээ шууд ингээл байх болчдөг ч юм уу те. Тэрийг ер нь яаж яадаг вэ? Мэдээж анханасаа сайн борлуулагч бол байгаагүй. Тэгэл би сайхан яг сошиал хуудсан дээр нэг дурсан жуулцж ийсэн. Тэгээд тэр юу байсан бэ гэхээр би хамгийн анхны борлуулалтын ажлаар
нэг байгууллагатай мандалтаатгалтай очиж уулзчихсан. Тэгээд тэр өдөртөөсөө надад хизээч мартагддаггүй. Ингээд 5 эмэгтэй захирал намайг тойрч суучаад окей. Тэ чи нөгөө компани төлөөлж явж байгаа хүн одоо юмаа ингээд нөгөө 100% мэдгүй одоо мэдгүй л байгаа ш та анхны ажил юм чинь анх удаа л нөгөө нэг гарч одоо офисоосаа гарч уулзалт хийж үзсэн юм. Тэгээ нөгөө маш олон ингээд юм технологийн нөгөө нэг яг техникийн захирал ингээд надаас ингээд технологийн асуунгууд би тэрэн дээрээ жоохон унчаад идэг. Тэгээд чи компани төлөөлж явж байгаа хүн чи ямар байна? Компани чи яг тийм гэж дүгнэн. Тэгэхээр чи ийм байж болохгүй гэд би ингээд өөрийнхөө чадах хүртлээ хэлчихэд чадахгүй асуултан дээр нь за би мэдгүй байгаа учраас би тодруулчаад эргээ хэлье гэдэг байдлаар нэг юм тодорхой хэдийдээ асуултан дээр ийм хариулт өгөхөд яг ийм зүйлтэй нүүр тулж исэн. Тэгээд тэндээсээ бас нэлээд жоохон шаарлаж орж исэн гэх юм уу? Окей, ахиж хизээч ийм нөхцөл байдалд орохгүй тий. Тэгээ хүнд ер нь нэг юм зөв хоршоор байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ өөрийгөө тэрэндээ ингээд хурцлж дайчилж авах хэрэгтэй тий. Одоо зүгээр яг 8 жил борлуулалт хийсний ар дээр яг түрүү хэлсэнчлэн мэрэгжил маань надад маш том давуу талыг олгоод за дээрэс нь альч байгууллага дээр очисон нөгөө маш ихтгэл үнэмшилтэйгээр тухайн салбарт ямар асуудал байдیں۔ Энийг бид нар яаж шийдээд байгаа вэ гэдэг дээр миний хувьд зөвлөж борлуулалт хийдэг. Тэгэхээр энэ маань одоо айгүй том давуу тал болсон бас айгүй амжилттай маш олон борлуулалтуудыг хийхэд түлхэж болсон гэж боддог шүү дээ. Энд дээр жоохон дэлгэрүүлээд ингээд хэдүүлээ ярилцгаад мэдээж нэг бүтээгдэхүүнд маш ихтгэл үнэмшилтэй байж заана. За тэгээд хоёрт нь эхлээд одоо тэр чинь ингээд бүтээгдэхүүнд ихтгэл үнэмшилтэй болчлоо. Одоо тэнгууд нөгөө бүтээгдэхүүнүүдээ ингээд зарна шүү дээ. Зарах гал жоохон улаарна гэсэн үг ихний ээлжинд тий. Хоёр дахь шатн дээр борлуулагч яаж яана гэхээр нөгөө нэг одоо эмпати үүсгэж байгаа байхгүй тий. Тухайн яг хэрэглэгчд юу хэрэгтэй байна гэдгийг хараад шийдлийг нь олж өгч чадчих гэсэн үг одоо тий. Одоо таарсан шийдлүүдийг гаргаж өгч чадчих гэсэн үг шүү дээ тий. Энийг би бас ингээд яг айгуулын хувьд ингээд өөрийг нь харахад яг энийг аюу амжилттай ингэж хийсэн юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Яг ингээд түрүүн зүгээр миний ингээд 8 жил ажиллаад сурсан юм бол гэл сая хэллээ шүү дээ. Энийг ингээд нэг өгүүлбэрээр хэлэхэд тэний донд яг ийм том процесс яваад байгаа байхгүй. Тэр би зүгээр жоохон дэлгэрүүлэх гэсэн. Айгуу том нөлөөсөн зүйл нөгөө анх багмаан цөөхөн байсан учраас одоо борлуулалтаач хийдэг, техникийн ажиллаач хийдэг, тохиргоо хийдэг, очоод IPO-цаа сөрлөлцдөг, тий санхүүгээс араас нь барьцдаг. Тий гээд яхаар чинь энэ өөрөө айгуу том одоо experience болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө төхөөрөмж ингэдэг тэгэхээр ингэх ёстой гэдэг юм мэдээд байгаа учраас тэгэл одоо 24/7 бид нар байгууллагын асуудлыг шийдэх ёстой учраас өөрийн 3-4 цагт байсан ч босоод дуудлага аваад ноутбук асаагаал саппортоо үзүүлээл буцаал унтаал за 9:00 за ажил дээрээ гэл ингээл бэжлээдэг гэсэн. Тэгэхээр энэ өөрөө айгүй том туршлага болсон. Тийм байна. Энэ нэг бодлын айгүй буруу юм шиг сонсогдож байгаа юм. Нэг бодлын өөрөө нөгөө бүх дэд бүтц рүү өөрөө орж үзсэн болохоор бүр нөгөө ямар нэгэн асуулт ирэхэд бол давуу тал болчихсон. Тийм. Тийм. Борлуулалт дээр бямаас яг саяны тэр дээшээ доошоо гэдэг юм дээр яг яаж сэтгэл зүгээ барьдаг. Зохицуул сурдаг барих ч одоо бодлоо тий. Ерөнхийдөө нөгөө нэг энэ ерөөсө коммуникацийн асуудал байгаа байхгүй тий. Ер нь бол хүн харилцан ярихдаа бол ингээд хүн өөрөө ингээд аваа яриад байвал энэ харилцан яриа биш болчихно тий. Тэгэхээр харилцан ярихдаа хүн энэ хүн одоо яг юу мэдэрч байгааг одоо мэдрэх ч юм уу тий. За тэг ямар асуудал яг юун дээр нь гараад байгааг нь ойлгох. Тэр ингээд тэрийг ингээд сонсож сурах нь тий. Гэдэг ч юм уу ийм олон юмнуудыг холж иж юу нь бол борлуулалт явагдаад байгаа л гэж би хардсан шүү дээ тий. Тийм нөгөө яраг 100% борлуулалт өөрөө хийх юм бол тэр бол борлуулалт болохгүй. Асуудлыг сонсоод тэгээд тэр нь тохирсон шийдлийг хэллэх айгүй чухал. За одоо мандалтаатгал гэдэг чинь бас нэг айгүй хайртай харилцагч маань байдаг. Proof Center гэдэг компани. Анх бол Proof Center ганданд яг нэг салбартай яг ингээд нэг юм хоёр давхар байшин доороо машина засаад дээрээ одоо тоног төхөөрөмжөө борлуулдаг. Тухайд бол ингээл үүдний бодин дээр нь суугаад борлуулалтаа хийжсэн бол өнөөдөр Proof Center маань маш олон салбартай болсон. Тэгэл салбараа нөх болгондоо уцтаал тий. Окей, манай салбараа нэлээ. Би дугаараа авчи. Үйлчлэгээ нэвтрүүлье гэж ингээд шууд холбогддог. Одоо бол бас манай хамгийн том багцыг ашиглаж байгаа хэрэглэгч. Тэгэхээр нөгөө миний хэлж байгаад надад ингээд итгээд компанид маань итгээд солиушнд маань итгээд ингээд нөгөө
яг ихтгэл үнэмшлээ ингээд яг 100% ингээд айл ал талтаа хангаад яваад хараад ингээд энэ маань бас ингээд урт хугацаанд ингээд хамгийн бага багцаас хамгийн том хүртлээ ингээд бид нар хамтдаа хөгжсөн гэж бодохоор айгүй гоё санагддаг. Бас нэг experience болохоор юу гэдэг би DHL дээр очиод яг борлуулалт хийж байхдаа тухайд яг техникийн хүнтэй нь уулзахад окей техник бол те үгүй та нарт бол өгөхгүй бид нар өөрснөө шийдчихнэ гэхэд би ч өөрөөсөө нилээн махиж байгаа юм. За танд яг ингэдэг дээ ийм асуудал толгордог да тэр чинь тэгэн дээ гэл ингээл техник талаас нь нилээн ингээд консалтинг өгч байгаа л яг хамгийн сүүлд за окей наад хэсгийг чинь бид нэр шийдэж чадахгүй юм аа за танахаас үйлчлэгээ авъя гэл тэгэхэд ер нь бол нөгөө нэг DHL ч бас нэг олон улсын байгууллага учраас бид ингээд нөгөө нэг Малайзаас орж иж байгаа одоо тэр VPS үлжин үлжинд нь холболт техник гэл ингээд юмнуудаа пумпан гал хийчихэнгүүт ер нь айгүй гоё ажил маань гарсан. Тэгэхээр ингээд эргээд бодохоор энэ маань айгүй гоё байдаг. Айгүй кайфтай байдаг. Тийм. За тэнгууд одоо борлуулалтын энэ том туршлагаа ингээд авч яваад компани ер нь бол ингээд хөл дээрээ босгоход нь нэг хөл нь болол явж байгаа шүү дээ. Тэгээд одоо яг компани өөрөө одоо ингээд өдөрдох төвшний транзишн шилжилт эхэлж байгаа хүчээр яаж чинь техник жил одоо мэдээж хэцүү байсан гэж байна. Бас ганцаараа болсон л гэж байна. За одоо тэгээд хоёр дахь жилдээ явж байна. Одоо ингээд бас баахан тэлэлтүүд явж байна. Энэ бүгд чинь надад багийн ажиллагаа. Хүмүүс байгаа учраас. За тэгээд одоо энэ үйл ажиллагаанд ер нь ямшгүй төрчин баримталж ажиллаж байна аюулгүй. Тийм компани соёлын хувьд CEO гэдэг хүний хувьд чинь бол ер нь компани стратеги цаашдын одоо алхмуудын илүү тодорхойлох зорилготой шүү дээ. Тийм яг компани дотооддоо уур амьсгалын хувьд ч гэдэг юм уу миний хувьд гол баримталдаг зүйл ер нь маш олон зүйл төр нээлттэй. Асуудал байвал жижигч бай томч бай ярилцах хэрэгтэй гэж үздэг. Хүн хэлээрээ мал хэлөөрөө гэж үгүй шүү дээ. Тэгэхээр ер нь аль хүмүүс хоорондоо жижиг үйл ойлголцолч бай ямар нэг асуудалч бай болохгүй байгаа зүйл дээрээ би ингэж бодсон би тэгж бодсон гэдэг зүйлээ ярилцчихийж бид нар яг нөгөө нэг зүйл дээр кросслдаг. Тэр кросслж байгаа зүйлээ олоод ингээд ажил цаашаа явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр хүмүүстэйгээ бол маш чөлөөтэй ярилцдаг. Ер нь ингээд нэг уур амьсгалын хувьд ч тийм үү гүлий захирлаа гэж бол хизээж дууддаг. Гүл ихчээ гэж дууддаг. Тийм энэ бол манай компаниудаг бас хүмүүс ингээд гаднаас орж ирэхээр ихчээ гэж дуудаж байгаа юм уу гэдэг ингээд айгу гайхдаг. Тийм дээ ер нь бол хүмүүстэйгээ маш чөлөөтэй. За надаа нэг юм асуудал байна. Ийм зүйл хийх хэрэгтэй байна. Чи энийг хийгээд өгч болох уу гэдэг ч юм уу те энэ нэг тушааж үрдүүлсэн хүмүүстэйгээ бас харилцдаг. Хоёлоо гоё хамтраад энийг хийчихье. Би ингэж хараад энэ чи юу гэж бодож ийн гэж саналыг асуугаад тэрээга яг эцсийн нэг одоо зорилго дээрээ аваачиж хагаад тэгээд ингээ хүмүүсээ ажиллуулж эхэлдэг. Бас нэг борлуулалтын скил нь явж байгаа. Тэгээ баг удирдах чинь бас том одоо бүр 85 хүнтэй Монголд баг. За тэгээд гадны хотны бас баахан багууд нийлээд ороод ирсэн тий. За тэгээ өөр соёл орж ирнэ гэл. Тэр болгоноос өөрийгөө бэлдээлж байгаа. Тэгээ одоос хорцлаад явж байгаа. Тийм нөгөө олуулаа болохын хэрээр түрүү хэлсэнчлээ ингээд 10 хариулаа бол яг нэг нөгөө family уур амьсгалтайгаар ингээд яг тий хайгч найзаа гэл ингээд ажил явцдаг бол одоо 80 ирүүлээ болоод ирэхин цагт бол нэг юм тодорхой системтэйгээр тодорхой дүрм журмын зохицуулттайгаар нөгөө газар нэгжийн үйл ажиллагаа хооронд нь кросслуулахгүй бол нөгөө хувийн хандлага тий нөгөө хувийн нэг юм поинтод гарч ирэх гэдэг штеп. Тэгэхээр энэ нөгөө бидний эцсийн зорилго хүмүүстэй ингэж хэлдэг байхгүй юу? Colpro гэдэг энэ байшин дотор бид нар яг нөгөө энэ ажлыг л явуулах хэрэгтэй. Энд бол нөгөө хувийн ямар ч юм асуудал байх ёсгүй тий. Бид нар ажлын зорилго маань энэ байна. Тэгэхээр энэний төлөө л бүгдээрээ ажиллацгаая гэдэг юм аа. Айгуу тийм ойлгомжтой ярилцаж, нээлттэй ярилцаж чаддаг. Тийм. Түрүүний тэр нөгөө бизнес коуч дээр нэг юм үлдчихлээ. Тэрийг асуучвал бизнес коуч дээр яг Монголд хэр их байдیں۔ Яаж сонгов? Монголынх юм уу эсвэл гадаадад байсан юм уу? Тэгээд ер нь яг яаж одоо за хэцүү байна гэдэг мэдчихлээ. Шилжилт хийгдэж байна боллоо. Тэнгүүтээ хүн хилээд одоо референс өгөөд бизнес коуч авсан уу? Эсвэл судалсан уу? Монголд хэр их байдیں۔ За Монголд бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол гадаадад байдаг хүнийг авсан. Тийм. Тэгээд яг нөгөө үсгэн байгуулагч хараа дамжуулаад ер нь нэг ийм зүйл байдаг шүү гэд. Тэгээд ер нь аль дамжуулаад авсан. Яг аль юм дээр бизнес коуч орж ир зөвлөгөө өгдөг ба. Ер нь л нэг юм компани culture тий гүйцэтгэх захирлын хувьд харж байгаа одоо алсын хараа зорилго энэ дээр нөгөө хүмүүсийг яаж нэгтгэж бацах уу тий хүмүүстэй ямар мэдээлэл өгөх үү за нөгөө гүйцэтгэх захирлын нэг сэтгэл зүйн нөгөө олон асуудлуудаа нүүр тулаад ирэхээр эндээсээ яаж нөгөө хамгийн зүгээрээ гарах хэрэгтэй хүн нэг юм
уралд бухимдсан үедээ айгүй тийм муухраар одоо шийдвэр гаргах гэдэг талтай шүү дээ. Хүн гэдэг юм байглаасаа л инстинкт тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр үедээ яг яаж өөрийгөө бариад одоо хамгийн зөв гэсэн шийдвэрээ гаргах хэрэгтэй вэ гэд яг миний үед хэм бол яг нэлээд бухимдсан үедээ бол дотроо 10 хүртэл айгүй сайхан тоолоод нэг гүнзгий амсгаа аваад юм ахаад ирцүүлж нөгөө талаас нь бодож эхэлдэг. Тэгээд маш олон талаас нь бодсны эцэст окей нөгөө компани маань эцсийн зорилго энд байгаа учраас ийшээ очихын тулд би ингээд явах уу эсвэл чигээр явах уу гэдэг дээрээ л олон талаас нь харж иж юу шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Career coaches тэгвэл арай өөр юм байна те. Career одоо business coach дээр бас яг хувийн юмд нь зөвлөгөө өгөх үү? Хувийн амьдралт нь гэж үү? Үгүй одоо career те өөрийн career path ч юм уу. Career path дээр бол үгүй те. Ер нь илүү бизнес тал руугаа тийм. Тийм career coach гэдэг бас Монголд бас нэлээд юу болсон байлаа те хүмүүс бас хэрэглээд байдаг. Тэгэхээр энэ коучинг юмнуудыг эхлээд Монголд нэх байдгүй болохоор хүмүүс жоохон нэрлэхэд байдаг те. Ментор дээр хүртэл нөгөө очиод зөрөгтэйгээр та миний ментор болооч гэж хэлдэг хүмүүс их цөөхөн байдаг. Тэгэхээр тэрийг бас манай үзэж байгаа хүмүүс байвал үндэ дараагийн алхмаа хиймээр байна гэд хүн болго өөрөөгөө нөгөө болцсон л гэж боддог шүү дээ. Би одоо би нэг хэдэн өдөртөж байгаа юм чи би бол одоо ингээл одоо бараг захирал болчихноо л гэж бодоод байдаг шүү дээ. Хүний эго амбиц гэх юм уу. Тэр юмнууд дээр дараагийн шатанд хүрэхэд яг юм career coach юм уу, ментор юм уу энэ хүмүүстэй нэг уулзахад хэр хол байна гэдэг амар сайн мэдэж авдаг юм шиг санагдаж байна. Би бас яг анх project manager болчиход нэлээ нэг жил 2 жил ажиллачаад за би бол одоо тест алж штэ л гэж амар жоох хүүхдийн эго байгаа байхгүй тий. Тэгэл өөрийгөө хүмүүс ингээл чи жоох эготэй шүү гэхээр баг элийн наваа мэдэхгүй байна да тий. Би бол өстө бодоолгож байна. Тэгж жаад яг амар мундаг ментортой болоод тэгсэн чи бүр ингээд шууд баг дахиад нэг юм юу нэ гэдэг ч хаалга нэ гэдэг ч. Тэгэхээр тэр юм бас амар чухал байдаг юм шүү үзэж байгаа юм. Тэр бол айгүй чухал юм лээ. Тэгээ хамгийн гол нь нэг коуч одоо бизнес коуч за career coach ментор гэдэг айгүй нүслэрийн сонсогдоод байгаа сте. Энэ дээр. Жохон холоо. Яг үндэ л нөгөө бүр амар энгийн зүйл байдаг те. Одоо чиний ментор чинь ээж чинь ч байж болно. Айгүй бол сайн найз чинь ч байж болно те. Ер нь зүгээр чамаг арай өөрөөр юм харж чадах үзлийг перспектив гаргаж ирж чадах тийм хүнийг чинь л ер нь бол ментор гэдэг ааш тийм одоо consistent base уулзаад явдаг те. Тэгэл коуч гэх юм бол одоо бас гэтээ энэ ингээд надад нэг асуудалтай юм. Яг энэ Монгол залуучуудад юм хэр нээлттэй accessible байж чаддаг. Би одоо за коучтай болоо гэж маш шууд коучтай болж чаддаг. Бас яг коуч хийх хүн нь их байгаа яг үйлээс үгүй л ах те. Яг коуч гэхээр нөгөө нэг багийн дасгалжуулагч гэдэг шиг хүмүүс шууд тэг гингүүт нь тэрийг нь хийдэг гэж бас бодох гээд магадгүй те. Зүгээр миний үед хэм бол яг альваад авахгүйхээ ухаанаар хандах хэрэгтэй. Коучийнхөө хэлж байгааг 100% авах гэхээс илүү авахыг аваад гээхингээгээд тэр хүн яг одоо юу гэдэг тэр 70-80 залуучууд дунд ороод ажиллаж байгаа биш те. Бас яг ингээд тодорхой нарийн зүйлүүдийг сайн мэдрэхгүй байгаа учраас эндээс яг аваад энэ манад илүү нутаг шиг юм байна. Ингэж болох юм байна гэдэг юм гаргалгаануудыг аюусаа олж харах хэрэгтэй байна гэж боддог. За үүгээр ер нь манай подкастын маань 2 дугаар хэсэг рүү ер нь бол шилжиж байна. Тэгээд манай подкаст энэ дугаар маань Habanos Wine and Cigar Lounge-аас хурж байгаа. За тэгээд айгуул маань бас гоё wine уугаараа бид ярилцаараа. Хоёр хэсгээс юм асуусан юм уудах шиг гоё чирт латраа бас тавьсан байна тэндээс авсараа. За тэгээд түрүүн яриагаа өргөжлүүлэхэд work life balance одоо энэ бүх юмны баланс гэдээ яриад байгаа шүү дээ. Ер нь айгүй л яг энэ хугтгууныг ер нь юу гэж боддог вэ? Тэрний талаар хэлээ оролцсон төхөө. За яг энэ дээр бол би хүмүүстэй бол ингээд work life balance л айгүй чухлаа тий. Ажил дээр галзуу юм шиг сайхан ажиллачаад ажлын цагаа маш үр дүнтэй өнгөрүүлчихэд буцаагаад үлдсэн цагаа амралтын өдрөө бас ингээд гэр бүлтэй тий үр хүүхдүүдтэй цагаа зарцуулах хэрэгтэй гэдэг дээр бол айгүй тийм нухацтай ханддаг. Тэгээ яг өөрөөсөө энэ асуултыг асуух юм бол би өөр төр олж чаддаггүй. Тэг ер нь л яагаад чаддаггүй. Тэгээд нөгөө ингээд ерөнхий зүгээр дүгнээд харахаар ажлын 5 өдөр ажлын цаг маань бол ингээд надаас ингээд маш их энерги шаардж байдаг. Маш их ингээд энергийг өөрөөсөө гадагшлуулад хүмүүстийн энерги өгөөд те за хэдүүлээ ингэцгээ гээл нөө ингээд нөө урд нь гарч манлайлах хэрэгтэй учраас ингээд нөө тэрүүгээр ингэж далдаг те тэгэнгүүт яг амралтынхаа 2 өдрөө гэртээ
чив чимээг өнгөрөх ер нь жоохон дуртай. Тийм. Тэгээд тэгэхээр яг юу хийдэг вэ? Чөлөө цагаараа юу хийдэг вэ гэхээр би кино үздэг, дуу сонсдог. Тэгэхээр ингээ хүмүүс амирх гайхдаг. Ер нь ингээ жүжигчин дуучин гэхээр ер нь мараахан тий ахтар сайн мэдгүй зүгээр нөгөө будин дээрээ суугаад удирдлага бариад таарсан киногоо үзээд ингээд нэг юм чимээгүй байж суух дуртай. Тэгээд энийгээ зүгээр ингээд дүгнээд бодохоор энэ маань нөгөө би өөрөөсөө энерги хоригдлуулж байгаа нэг момент гэж хардаг. Тэгээд яг энэ зүйлийг 2 амралтын өдөр аягуулсаа хийсэн байх юм бол би эргээд энийг ажлын 5 өдрөө ингээд өөрөөсөө маш сайн гаргаж зарцуулдаг. Тийм. Тэгэхээр юу чөлөөт байдал гэхээр биш нэг яг өөрийгөө тэнэглэж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэргээ бүр яг ингээд мэдрэгддэг үү чамд өөртөө чинь. Тэгдэг. Үнэхээр ингээд арай хамаагүй ирч хүчтэй гэж юм уу те. Тийм. Яг амралтын 2 өдрөө хэрвээ өөртөө ингээд 100% зарцуулж чадаагүй магадгүй ингээд маш их өөр бусад ажлууд хийсэн байх юм бол ер нь ингээд ажлын нэгд өдөр яг миний хүсэжсэн шиг тийм би энержетик байж чаддгүй. Тийм. Тэгэхээр яг окей миний амралтын өдөр надад айгүй чухал юм байна. Тэ энийгээ өөртөө зарцуулах хэрэгтэй юм байна. Би энерги хоригдлуулах хэрэгтэй юм байна. Ажлын 5 өдөр бол би энийг ингээд эргүүлээд зарцуулах хэрэгтэй юм байна гэж хардаг. Тэгээ яг нөгөө ажлын цаг гэхээр ер нь л гүйцэх захирлын үед нэг юм 9 цаг тэрэл 18 цаг тарна гэдэг бол байхгүй шүү дээ. 9-өөс 18 ингээд ерхий харахаар ингээд бүх газар нэгжүүдийнхаа дотоод ингээд ажлууд руу за яаж ийж ийн тэ нөгөө хүмүүс маань чиглэл асуун за ингэх ёстой шүү тэгх ёстой шүү гэдэг юм чиглүүлгүүдийг өгнө. Заримдаа ингээд өрөөний үүднэ чи ингээд 2-3-аараа ойчролчин. Тэгээ би айгу хурдан ингээд амар хурдан алхаад ингээд остр гүөх бол гал гүгд ажиллаа амжилтдаг. Удаан алхангууд хурдлаач гээл. Жаахан тийм тэгээд та дөнгөсөө өрөөлөгөө орсон чинь л ингээл хажуугаар гараа авчлаа гэл нэг өрөөний үүд ингээл гар үсэг зурулах гэж юм уу нэг солиушн дээр ярилцах гал ингээ хүлээжсэн юм маань алтчдаг ч юм уу те ингээ тиймэрхүү юмнууд ингээ офстер айгу хөвчлөлтэй болдог. Тэгээ яг ингээ 18-19 цагаас ажилд харангуут энэс хоошоогоо ол яг ингээ нөгөө үсгэн байгуулагчтайгаа за ер нь цаашдаа бид нар яах ёстой юм гадны прожектуудаа яах уу гэдэг ажлуудаа ярингууд за ер нь 9-10 гэдэг ажлаасаа тардаг. Тэгэл хараал амраал маргааш өглөө гэл. Одоо давхраас амар их прожектууд эхэлсэн байна. Хүрэлгээс ажиллаж байгаа. Тэгж байгаа. Тэр манай подкастт орж байгаа ер нь точин болгоно л яг энэ work life balance ер нь бол айгүй бас нэг тэрийг айгүй чухал гэдгийг мэддэг. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд баг сагаар ингээд хичээж байгаа нэг юм хийж үзэж байгаа, торшиж байгаа гэж ажиглагдаж байгаа тий. Яг ийм бизнес ер нь бол нэг ийм бизнес амьдралын хэмнэлтэд орсон байт юм бэл. Тэгээс тэн дээр нэг юм энийгээс хийгээд байгаа, үргэлжлүүлээд байгаа нэг юм болохоор мэдээж бас тэр хийж байгаа прожектуудаа төслүүдтэй маш их сонирхолтой байгаа юм л да. Өөрсдөө тийм учраас бас нэг өөрөө үлдэх нэг тийм нэг хөшүүргэн болоод байгаа. Тийм хөшүүргэн болж байгаа. Яг хөө ингээд нөгөө өдөр тутамдаа юу гэдэг нь ямар нэг одоо фитнест ч юм уу йогт ч юм уу яваад ингээ өөрөөсөө цаг гарахгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр миний хувьд бас нэг work life balance маань урт хугацаанд буюу нэг жилдээ би тодорхой хугацаанд заавал гадагшаа аялна гэж боддог. Тийм. Тэгээ ерөн зүгээр ингээ эргээ харахаар за 14 оноос хойш тасралтгүй компанид 3-4 жил ажиллаж байхдаа 4 дахь жил дээр яа би яг л нэг юм дотор циклтэй дин да гэл нэг амар тийм мэдрэмж төржсэн. Тэгээд тухайн үедээ тухайн жил ингээл яаж юм ингээл сошиалтаар ингээл Мальдив ингээл айгуугаа харагдаад явж үзхийнсаа ингээл амар бодож байхад яг нөгөө Nomadic Soul гэдэг нэг юм рандом хүмүүс ерөөдөө нэг баг болоод ингээд явдаг юм аялалд бүртгүүлээд тэнд яг нөгөө 6 сард Мальдив явна гэсэн байсан учраас ер нь л тэнд бүртгүүлээд явж исэн. Тэгээ бид нэр Бээжин, Сингапур, Малайз гээд Мальдив, Таиланд гээд ерөөдөө аялаад ирчихсэн. Тэгээ энэ бол миний хувьд анхны гадагшаага хийсэн аялал байсан. Тэгээ тэрнээс хойш бол окей би жил болгон ямар нэг байдлаар энийг хийх ёстой юм байна. Тэгээ энэ бол ингээд нөгөө өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт бөгөөд нөгөө өөрийгөө би хэр өчүүхэн бэ тэ окей энд нөгөө нэг айгүй мундаг алаад ин гэдсэн уучлаарай өстой болоогүй амтан биш тэ би чинь гэдгээ бас нэг бодох момент тэгээд бас нэг боддог зүйл нөгөө хүн болгоны дотор нэг юм чөтгөр өгдөг байхгүй тий. Ер нь бол бас нэг бие хүн байдаг штэ. Тэгэхээр нөгөө энэ хүнтэйгээ дотоод хүнтэйгээ ярилцах тийм цаг хугацаа гэж хардаг. Тийм тэгээд энтэйгээ нөгөө нэг ярилцаж ойлголцох зөвхөн чөтгөртэй аа юу. Тэгээ ер нь л нэг юм адын бодол сэрдэг штэ тий. Гэл тэгсэн юм тэрийг нэг үйлдэл алгаж гаргадаг штэ хүмүүс. Тэгэхээр ер нь л нэг ямар нэг момент хүний дотор л нэг чөтгөр санаа байдаг л байхгүй. Тэгэхээр бас энтэйгээ ингээд аягүй сайн нөгөө negotiate хийж сурах нь бол чухал гэж боддог. Тэгэхээр ийм хөрөнгө оруулалтыг өөртөө хийх нь миний хувьд бол нөгөө work life balance маань л юм да гэж гэж хардаг. Аялж авч ин тань жилдээ заавал нэг аялдаг. Тийм тэгээ ковидын үед бол аялаагүй. Тэгээд сая Европоор
аялаад хамгийн сүүлд Санторини дээр, Грекийн Санторини дээр очичоод ирсэн. Тэгээд одоогоор бол нэг 20 сар аялсан байна. Тэгээд аялал гэхлээр бас заавал ингээд бүр ер нь хол явах тусмаа сайн тэглэх байх. Гэхдээ ер нь монголчин ямар том газар нутаг лээ тий. Тэмүүл маань бас аялагч. Бас гадна дотноо аялагч. Ганхуу хараа уурлаа шүү. Тийм тэр үедээ ч бас харцсан шүү тий. Тэгэхээр хобби. Өөрөөс хобби яг нэг бас тэр work life balance-ийн нэг хэлбэрэн дээр нэг хартай найз байгаа. Саяны тэр 10 жил гээл бүгдээрээ яриадсэн чинь яг нэрээ зогсоогүй 10 жил явсан юм уу? Тий авсарлаа. тэг нөө төрөний асуултанд бол одоогоор бол өөр ажил гэж. Одоогоор бол ганц би. Тэгэхээр ер нь л одоо нөө декретээ авах хүүхдээ гаргах гэдэг юм уу тийм нөгөө нэг цаг хугацаа бол байгаагүй. Яг нөгөө ээлж авралтаа аваад өөртөө цаг гаргадаг. Burnout болоогүй байна тий. 10 жил энэ бол гэхдээ бас амар болох гэсэн гэж шүү дээ. Тийм бол ингээд өөр аргуудаар өөрийгөө цэнгэлсэн л шүү дээ. Тэ аялдаг болсон байна. За тэгэл бизнес коуч авсан байна. Мэдээж компани хамт олон бас аягүй том нөлөө үзүүлээ хэлбэртэй тийм ч. Хамт олонны уур амьсгал үүсгэн байгуулагч нар аялал гэдэг энэ болгон маань гэрүүл маань гэл тийм маш их нөлөө үзүүлж байгаа. байна. 10 жил болоход гэхдээ burnout болохгүй гэдэг бас л суралцмаар л юм байна тий. Зогсоогүй ажиллаж ийн гэсэн үг. Тэгээд сая ярихад 1-ээс 5 дахь хооронд ер нь нэг өдөр нь хэдээс хэдийн хооронд яг явдаг. Яг уу манай компани үед гэх юм бол уян цагийн хууртай өглөө 8-аас 10 хооронд ирээд 17-аас 19 цагийн хооронд тарах боломжтой. Тийм тэгэхээр өглөө 9 гэж ажилдаа ирлээ. Орой 1 8-9 10 хүртэл ажиллаа. Харьлаа. Яг л энэ маршрут. Бид энэ манай подкаст нөгөө work life balance-ыг амар дэмжих гээд ингээд дэмжих юутай байхгүй. Гэтэ манад орж байгаа хүн болоо мэдээж бид хэд нөгөө амжилттай явж байгаа хүмүүсийг оруулна гэдэг тийм гол юутай. Тэсгүй сэлээ. Тэнгүүд ирэд орж ир бүгд яг энэ яг л work life balance түүж алах. Нэг нь бол бүр ингээд ярьсны ширэггүй гэж. Яг ер нь нөгөө пандемикаас хойшоо бол ингээд нөгөө гэр бүлтэйгээ ингээд яг гэрээсээ 2 жил ингээд жил гарan ажилласны дараа бол би ч нэрээ амьдраад байгаа юм биш үү те би ч нэрээ гэр бүлтэй юм биш үү өрөвтэй цагаа зарцуулах хэрэгтэй юм биш үү гэдэг нөгөө айгүй олон хүмүүс төр зөвхөн Монгол гэхгүйгээр дэлхийд ч гэсэндээ өөрчлөлтүүд тус гарсан шүү дээ те тэнгуут ингээл маш олон захирлууд жишээ нь ажиллаа өгч явах жишээний те гэдэг ч юм уу тэгээ зүгээр тэндээс юу гэж харсан бэ гэхээр окей одоо л зүгээр миний нэг дотроо боддог нь би робот биш те би чинь Iron Man биш шүү дээ. Нүг хүн л юм болохоор ингээл ядарн, цуцсан, гомдон, нуйлн энэ бүх филингүүд байдаг шүү гэдгээ хүмүүстэйгээ аягүй сайхан чөлөөтэй ярилцаж нөгөө ойлголцолд хүрч чаддаг да. Тийм. Тэр чинь хүн 6 цаг гээд харахад бол асуудалгүй юм бодохгүй гардаг. Би сууж ин да гэж боддог. Ёстой гэж боддог шүү дээ. Ялангуяа нөгөө тийм захирлууд байд юм байлээ. Бүр үнэхээр солиотой ажилладаг захирлууд бас байдаг юм лээ. Ингээл нөгөө шинэ хүмүүс ажилд орж байхад ингээл би өмнөх ажил дээр ингэж ажилладаг гэсэн, тэгж ажилладаг гэсэн. What гэж бүр ингээл амар гайхмар санагдтал те. Нөгөө ажлын 5 өдөр гэхдээ нэг өдөр нь баг үүрийн 3 4 хүртэл ажилладаг те. Тэгснэ ингээ илүү цаг байхгүй ч гэж яах шиг те. Тэгэхээр чинь бүр ингээд юу гэсэн үг юм бэ гэл. Ер нь аль нөгөө айгу шудраг байхыг хичээдэг. Яг тиймэрхүү зүйл дээр л нөгөө за үнэхээр ажлын ачаал ихтэй хийх зүйл төлөвлөсөн зүйл байгаа бол энд нөгөө нэг хүн цагаа гаргаад суух бусад юм нормал үед бол заавал тэр хүнийг чи надаас хойшоо тарах хэрэгтэй ч юм уу ажиллах хэрэгтэй гэж бол хардггүй. За бас амралтын өдрүүд ажлын бус цагаар бол ингээд нөгөө али тэгээд өгөөч ингээд өгөөч гэл ингээд ажлууд ингээд бас гарч ирж штэ. Тэгэхээр аль болох тэрийг бол ингээд байхгүй байх хийсэн гэж айгу хичээдэг. Тийм энэ хүн чинь бас гэр бүлтэй цагаа зарцуулна өрөөхөд те амьдрах хэрэгтэй штэ. Амьдралаас бас нэг юм enjoy байх хэрэгтэй штэ. Тэгэхээр тэр цаг хугацааг нь бол өөх хэрэгтэй л гэж боддог. Ажиллах үедээ сайхан ажиллая чи, амрах үедээ амръя л гэж боддог штэ. Тийм. Айгуулын хувьд нөгөө нэг аялахаас гадна зөв ер нь өөрөө бас дуртай юм чиглэлүүд ч юм уу тийм байдгүй жишээлбэл тийм чиглэлийн ном унших дуртай ч юм уу эсвэл бүжигээр хичээллэх ч юм уу тийм өөр хобби байдаг. Би цэцэрлэгт байхасаа л бүжиг хэлдэг байсан. Тэгэхээр бүжиг гэдэг зүйлд бол ухаангүй дуртай. Бүжигчин болно ч гэж боддог байсан. Тэ нөгөө нэг цэцэрлэгт ингээ өдрийн унтлага гэж байдаг бол би бол ингээ бүжгийн бэлтгэлээ хийж идэг. Тийм л хөвгтэйсэн. Тэгээд одоо чөлөөт бүжиг, цэнгийн бүжиг, ардын бүжиг гэл. Тэгээд тухайн үед чинь бас нөгөө одод болох хөслөн
гэж бас их том тэмцээн байдаг байсан шүү дээ тий. Ирээдүйн одод болох хүсэл ингээд. Тэгээд одод болохын хүслэнд бид нэр аймагтаа яг хамтлаг байгуулад аймгийнхаа хамтлагаараа Улаанбаатарт ирээд оролцож байхад хошоо мөнгө 2 удаа бид нар мөнгөн медаль авч ирсэн. Дараа нь шинэ Монгол сургуульд ороод бас яг энэ хамтлагаа байгуулад тэгээд Гран при авч ирсэн, шилдэг бүжигчээ авч ирсэн, хүрэл медаль авч ирсэн ингээл ер нь бол бүжигэнд бол үнэхээр ухаангүй дуртай. Яг уу нэг ийм миний нэг бакет лист нь байдаг зүйл юу гэхээр Латин Америкийн оронд очиж зүгээр Кубад ингээл те гудамжинд ингээл ай тавиал айр гой бүжгэлдэг штэ. Тэгэхээр яг ингээд тэрийг л хийж үзчихсэн гэж айгүй их боддог да. Хийж үзэх байхаа те нэг аяллаар бол явах та. Яг хувийн гэхээсээ илүү яг ажилтай жоох холбоотой гэж боддог. Тэгээ түрүү ярьсан нөгөө CEO болон шууд ганцаардл гэдэг юу мэдрэгцээ ингээд одоо нөгөө багаараа гэжсэн аа. Яаж багаараа гэд одоо би яг яжсан нөгөө гүйцэтгэх захирал болохоос өмнө урхан даргаыг болоход анх тэрийг амар мэдэрч ирсэн байхгүй юу. Нөгөө ингээ бөөндөө сууж исэн чинь нэг чат ураад тэгээ бусад бүх хүмүүс инээгээд тэгээ би ганцаараа ингээд инехгүй байсан байхгүй. Тэгээ яг хамгийн анхны удаа яг тэр мэдрэмжийг аваа би ингээд гомдох юм шиг яагаад би ууг нь ингээд амар биднэр шүү бөөндөө шүү гэдээ хахад яагаад намайг ингэсэн бол гээд амар дид тусчихсан. Тэгчээд тэрийг бол ингээд ойлгоод за окей угаасаа ингээд тустай юм байх хэрэгтэй юм байна. Тэгээд дараа нь гүйцэтгэх болоход бол тэр бол бүр ерөөсөө нөлөөлөөг байхгүй. Бүр тустай групптэй бай. Ингээд те тустай ингээд өөрсдийнхөө юутай бай. Ярьж болох юм ярьж болохгүй юмнууд гэж бас байгаа шүү дээ те. Тэр үе дээр ингээд яг ганцаард үедээ би бол найзуудтайгаа ингээд илүү ингээд уулздаг ч юм уу те. Тэр өөрийнх нь үед яг яаж одоо тэр яг CEO болол чатнууд устдахгүй шүү дээ те. Чатнаас би устдахгүй шүү дээ те. Хажууд нь нэг шин чат үлсэн шүү дээ те. Тэгэхэд яг яаж ингээд одоо ганцаардахнаа биш. Найзуудтайгаа уулзсан уу? Эсвэл өсөө шууд ажил руугаа фокуслсан уу? Өөрийгөө өөр бусад зүйлээр ер нь загвар байлгахыг айгу хичээсэн. Тийм тэгэхгүй болохоор ингээд тэр бодол толгойд эргэлдээл хаар ингээд маш их энергийг шатаадаг, тий айгу их ядардаг, стресстэй болохоор их сонин гэвэл би гэрээ цэвэрлэх хоббитай. Тэгээ солиотой юм шиг ингээд нэг бүх юмний байрыг хөдөлгөж угаа цэвэрлэх тийм хоббитай. Тэгэхээр ер нь бол ингээл яг ингээл айгу их гэрээ цэвэрлээл, цэвэрхэн багчин цэвэрлээл ч юм уу те. Яста ингээл үзчихдэг. Тэгээ ер нь өөр юмар л ер нь өөрийгөө сатааруулдаг байсан да. Ахтар тийм бас найз нөхдөдтэйгээ уулзаад гэхээр их ховрох уулздаг найзуудтайгаа. Бас тийм бас их цаг зарцуулахтай мó. Тэгтээ яг оюутан цагийнхаа найзыг яг алдсны дараа нэг бодол бодогдсон нь. Окей, найзуудаа цагаа гаргах хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө ажиллагээд ингээд завгүй байгаадах биш. Яг цаг тухайд нь бид нар ингээд цагаа зарцуулж авах хэрэгтэй юм байна. Дандаа ажилдаа байгаад энэ ажил бол угаасаа дуусахгүй үргэлжлээл ах зүйлахгүй юу те хүнээд. Тэгэхээр нөгөө хүн хүндээ цагаа зарцуулна гэдэг бол маш чухал юм байна. Найзууд уулзах гэвэл заавал уулзах хэрэгтэй юм байна. Гэр бүлдээ цагаа зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгочихсон тийм ойлгосон. Тэрээс аюул чухал. Юу нийгмийн хариуцлага одоо яг ингээд нөгөө захирал ч юм уу тэр нөгөө бензоох ч юм уу ингээд орж ирээд яхаар яг өөрсдийн нэг юм нийгэмдээ яг ямар үр бүтээлтэй юм хийж ийнэ гэдэг юм C-level руу орж ирэхээр бодогдож эхэлж байгаа шүү дээ. Би яг дээр бензоохтой яг подкаст хийхэд за би ер нь яг нийгэмд юу гэдэг байгаа ингээд тэгэхээр байхгүйсэн аахгүй надад. Тэгээ би одоо бодож эхэлж байгаа юм те. Одоо яг ингээд нөгөө GCI, BNI, Rotaract Rotary гэдэг бүгд байдаг. Тиймэрхүү юмнууд ер нь хийдэг үү эсвэл ер нь бодож байгаа юу? Ястай тийм юм даа мó. Тийм ястай тийм юм даа мó. Тэрэнд ер нь жоохон явж оролцох талдаа жоохон мó. Нөгөө эмэгтэй хүн гэдэг утгаараа ер нь жоохон феминист тал бас жоохон давмгаалах гэдэг. Тэгтээ бас удирдлага хүн бол бас тийм байж болохгүй. Зүгээр өнгөрсөн онд Corporate Agent гэдэг компани байгуулахдаа салбараа бид нэр Хүсгэл аймагт байгуулсан. Тэгээд Хүсгэл аймагт байгуулад энд бол яг шижгэнсэн сайхан 9 эмэгтэй оператороор ажиллаж байна. Юу гэж харсан бэ гэхээр Corporate компани яг ингээ байгууллагын зах зээл дээр байгууллагуудад ийм утасны солиушн өгöd байна. Тэгвэл энд ирж байгаа дуудлагыг бид нэр одоо програм нь байгаа учраас техникийн шийдэл нь байгаа учраас хүсгэлт байгаа хүмүүст энэ утсаар хариулах боломжтой гэж харж тэнд ажлын байрыг нэмэгдүүлэе гэж харж тийшээ ер нь л ажил хийсэн байгаа. Тэр ойлгосон уу? Хүсгэлт оператор сууж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хэдүүлээ ингээд
Тийм жишээ нь одоо хамгийн сүүл цахин гэх юм бол за цагаан сараар ингээд Түмэн торг гэдэг компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд Түмэн торг компани утас руу залгахад Хүсгэл аймагт байгаа манай операторууд утсанд нь хариулаад мэдээлэл өгч гинэ гэсэн үг. За. Тий. Тэгэхээр энэ мэдээллийн урсгалын юу алдагдахгүй юу? Биш ер нь одоо нөгөө нэг операторууд маань бүх нэг үйл ажиллагаатай бол нэгт минут секундгүй мэдчих хэвээр шүү дээ юу болж байгааг тухайн компани. Тэр алдагдах нь хэр байд юм бол. Мэдээж тодорхой хэмжээнд бол гэп үүснэ. Зүгээр нэг том эрэг зүйл харагдсан нь болохоор тэнд нөгөө нэг нийгмийн стресс маш бага байна. Тэ. Хүн өглөө ажилдаа ирэхдээ орой тарахтаа ердөөсөө төвчрөхгүй байна. Тэ. Хоцролт ердөөсөө байхгүй байна. Тэ. Гэр сургууль ажил ойрхон учраас хүүхдээ аваад тэ хүргэж өчөөд ажилдаа ирэх ямар ч асуудал байхгүй байна. Хараад хүн бид нар харах гэж одоо цаг 2 цагийг зарцуулаад тэгэл нэ амир орой чи хоол хийн гэдэг амир хэцүү те гэдэг бол тэн ердөөсөө тийм асуудал алга. Тэгэхээр нөгөө нийгмийн стресс өөрөө маш бага байгаа учраас хүн ажилдаа айгүй дуртай байгаа байхгүй. Тийм зүйл ер нь бол юм сэтгэл зүйн талаас бол тийм зүйл айгүй хэмжиглэгдсэн. Наа чи бүр амар гоё шүү. Тэгээ одоо асад байгаа хүнтэй холбоотой ямар ч асуудал болчих шүү дээ. Аутсорсинг маягийн тийм аутсорсинг гэж нөгөө хөдөөгийн эдийн засаг дэмжиж байгаа юм байна. Тийм орон нутагт ажлын байраа нэмэгдүүлэх 23 онд бас нэг хийсэн нь болохоор тэрэгцэртэй иргэдэд холбоотой бид нар бас яг энэ хамтын ажиллагаа дээр санамж жижиг зурсан. Тэгээ тэрэгцэртэй иргэдэд холбоо маань өөрөө офсоо нүүлгэнэ гэж байгаа учраас бидэд бас офс нүүж шинэ офст орохыг хүлээж байгаа. Офс руугаа орох юм бол тодорхой нэг өрөөг нь яг тэрэгцэртэй иргэний стандарт ширээг нь засч өгөөд бас оператороор ажиллуулна гэж харж байгаа. Тийм тэгэхээр энэ хоёр ажлыг ер нь бол одоо яг нэмийн харилцагын хүрээнд гэх юм уу нэг талаасаа нөгөө талаасаа бид нар технологийн боломж шийдэл нь ахаад бас нэг давуу тал нь бид нарт 4000 харилцагч байна гэдэг нь өөрөө маш том давуу тал болсон хийж болох. Unitel нөгөө call center хотын 4 өнцөгт байрлуулад тэгээд нөгөө одоо жишээл 5 шард байдаг бол офицерт ажилтдаг бол амар хэцүү шүү дээ тий. Тэнгүү шууд ингээд нээж өгөөд ялаа гэжсэн. Тэгсэн чи таах бүр орон нутгаар нь бүр чөлөөлж чам шүү дээ тий. Наа чи бол бүр амар гоё. Одоо нөгөө хөдөөгийн сэргэлт мэргэлт гэдэг байгаа юмтай. Тэгэхээр улс төрччих юм байна. Энийг яриад улс төрчтэй амар гоё юм шүү дээ. Нийгмийн хариуцлага юугаа шууд компаниараа ер нь хийгээд явчихсан юм байна тийм. Ер нь бол нийгмийн хариуцлагын бол тийм ажлыг бол хийсэн. Яг уу бидэд яг компани дотроо гэх юм бол 3 төрлийн клуб бас компани дотор маань ажилладаг. Хүмүүсээ бас идэвхжүүлэх гадшаа чиглэсэн ажлууд хийх гээд. Тэгээ энэ дээр бол нөгөө манай нийгмийн хариуцлагын клуб гэж байдаг. Дотооддоо болон гадаадд чиглэсэн яг энэ ажлуудыг одоо манлайлж өөрснөө зохион байгуулж хийдэг. Бас өөрсдөө гэсэн тодорхой төсөвтэй. Тэгээд ингээ гой гой ажлуудыг санаачилж хийх нь бас нээлттэй. Тийм тэгээд за тэгмээр байна гэл их гой гой хүсэл мөрөөдөлтөй орж ирж шүү дээ. За юу хүснээ л аваа дээр. За тэгэл хамгийн сүлд нь уулзъя гэж байгаа л нэгтэлтэйгээр шийдвэр төрдөг те. Тэгээд компанитай бол бүр юм байна. Ерөөсөө энэ юм бол ингэж сална гэдэг ер нь харагдахгүй байна те. Бүр яг бүх юм дээр юм ба шүү дээ. Нийгмийн хариуцлагын хүртэл ингээд компанитай харьцсан. Аюулаас нэг юм асуугаад одоо ер нь бол залуу CEO тэгээд ер нь залуу манлайлагч CEO байх дахиж одоо цаашаа байхыг хүсэж байгаа залуучууд ер нь бас горилж байгаа залуучууд танд ер нь хэлгээд энэ бэрхшээлт ямар шүү бэрхшээлүүдийг илүү их нэг anticipate гэдэг чинь тий. Урдаас харж байх хэрэгтэй бай. Юун дээр илүү анхаарал хандуулж байх хэрэгтэй бай. Ер нь CEO болоод гэж хэлэх үе ер нь бол юмыг олон талаас нь хардаг байх хэрэгтэй. Тэ нөгөө хувь хүнийхээ нөгөө одоо үнцгийг гаргаж ирэхээсээ илүү маш олон хүмүүсийн саналуудыг одоо санаачлалуудыг сонсоод тэгээ нөгөө эцсийн хүргэцийг нь хаана вэ гэж харж ин тийшээгээ бид нар яаж очих вэ гэдэгтэйг л тэрийг кросслуулах хэрэгтэй юм болов тий. Тэгэхээр юмд өрдөөсөө түргэн загнаж болохгүй маш төвчээртэй авах хэрэгтэй, сайн сонсож сурах хэрэгтэй, санаачлалуудыг дэмжиж сурах хэрэгтэй. Гэхдээ юм чинь ийм те гэд нэг юм чиглүүлж сурах хэрэгтэй те. Тэгэхээр ер нь тэр их чухал юм бол. Гоё хэлчихэ. Ментал модель сайн хэлээр хэл гэж байгаа. Нөгөө би бас өмнөх дугааруудаар ер нь ярьдаг нь ер нь ийш тийш яваал юм үзэх, за янз бүрийн шинэ активити хийх. Энэ бүгд чинь тархины энэ холбоосууд дээр нь бол ингээл тэлээд байдаг байхгүй. Тэр тэлж аваад яадаг вэ гэхээр яг нөгөө хэрэгтэй үед хэрэгтэй шийдвэрүүдийг гаргах боломжийг олж харж чаддаг болно л гэсэн үг байхгүй. Тэр өндөр одоо тэр маш одоо чадвартлаг бүр болоо мундаг CEO одоо юу гэдэг өдөртөгч нар бол тэр ментал модель бүр амар том байд юм ба. Тэгээд та бүгдээрээ ингээд сайн амжилах юм бол дандаа нэг өөрийн гэсэн юм активититэй тий. Жүд оч юм уу юу гэдэг ингээл юм бүр янз бүрийн юм ингэж хийж үзчихэж тэр нэг илүү нэг шинээр чиний төрөний хэлснээр олон талаас харах үнцгийг бас нээж өгд юм шиг үлээ.
бас айгүй гоё хэллээ. Олон талаас нэмийг харж чаддаг болох ёстой шүү гэдэг аюул чухал. Тийм. Окей. За ер нь манай подкаст нэлээд төсөөл тал руу харж байна. Сая яг хувийн амьдрал дээр нь ярихад ер нь хувийн амьдрал нь ч гэсэн яг л манай өмнөх оролцогчтой яг л ажил амьдрал бол сална гэдэг бол бараг байхгүй л тийм одоо ингээ хэлэхээр бас буруулах. Гэхдээ тэгжиж л амжилт бас байдаг те нэг л нэлээд зүтгэж л ер нь хүнд их байх. Гэхдээ мэдээж яг энэ дээр хизээж бити өөрийгөө хаяараа те эрүүл мэнд гэдэг юм бол ингээд одоо уучлаарай маргааш байхгүй болчихлоо компани үргэлжлэл явна. Гэхдээ хүн өөрөө бас хэцүү. Тэгэхээр энийг бас оноо үзэж байгаа хүмүүс амар сайн ажиллах ёстой, хичээх ёстой. Гэхдээ өөрийгөө хизээж бити хаяараа. Энийг дуусгахаас өмнө би нэг түрүүний өндөр нэг Call Pro-ийн 2.0 гэдэг шинэ гарч ирж байгаа гэж би сонссон. Энэ яг үнэн үү? Одоо яг юу өөрчлөгдөд байна? Яг ямар хөө хэмжээнд одоо 2.0 гэдэг юм орж ирж байгаа юм бол орж ирж байгаа юу юм? Өнгөрсөн 10 жилийн хувьд гэх юм бол одоо Call Pro компани яг дотоод зах зээл дээрээ илүү одоо бат бөх байр суурь олох, ундаамаа тий аягүй сайхан зүтгэх гэдэг энэ жилүүд байсан. За тэгээд миний яг гүйцэтгэх захирлынхаа ажлыг авснаас хойш илүү энийг нөгөө гадагшаагаа тэлэх, гадагшаагаа гаргах тий хүмүүсээ илүү чадахжуулах, сургах гэдэг энэ чиглэл рүүгээ голчилж анхаарж байгаа. Мэдээж нөгөө компани гэдэг бол хүн дээр тогтдог. Тэгэхээр нөгөө залуучууд маань чадвартай байх хэрэгтэй, залуучууд маань одоо дайчин байх хэрэгтэй, асуудлыг эрэлхийлж байх хэрэгтэй тий. Тэгжээж бид нар ингээд дургшаага маш гоё амжилттай ахна гэдэг дээр залуучуудаа илүү хөтөлжил хийж хэлүүлэхийг хичээд байгаа даа. Тэг энэ бол яг Call Pro 2.0 гэж юу нэрж байгаа. Хүнлүүгээ илүү. Тийм хүнлүүгээ илүү анхаарч байгаа. Мэдээж эхний 10 жил гэдэг бол нөгөө мэдээж бизнесийн байгууллага тий бас нэг хөллөө олох хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр эндээ л бид нар айгүйх ингээл ажилласан. Тэгээ одоо эх 10 жил окей манай залуучууд мундаг болох хэрэгтэй юм байна. Залуучууд сурах хэрэгтэй юм байна. Тэгжиж бид нар дараагийн алхмыг хийх юм байна гэж харж байгаа. Тэгэхээр ишигээ юу гарч ирж байна. 10 жилийн юу н яг хэдэн сарын хэдэнд болт юм бэ? За амар сони юм хэлэхэд компани маань 2014 оны 4 сарын 7-нд одоо яг Альфасор гэрчлэгийг авч байгуулагдсан. Миний үед өөрөө 4 сарын 7-нд төрсөн байд юм аа. Тэгээ компанийнхаа ойн баяраар төрсөн. Тэгэл ойн баяр төрсөн өдөр хоёр ба зэрэг боллоо ингээл гэж хэлсэн. Энийг холдохгүй. Нэрээ холдсон. Окей. Тэгээ ер нь 10 жилдээ зориулж та одоо яг нэлээд их юмнууд эхлүүлсэн явж байна те. Энэ project-уудаас гадна одоо event ч юм уу тиймэрхүү юм хийх төлөвлөгөө байгаа юу? За 10 жилтэйгээ холбоотой гэх юм бол ер нь нэг юм customer event бид нэр зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Яг 10 жилээ одоо харилцагч нартайгаа хамт баярлая. За ер нь тий 4,000 гол ингэ урж чадахгүй хаа уучлаарай. Бас их хэцүү. Тэ бас төсөв бас их чанга юм аа гэл. Тэгтээ ямар тааж ингэ тодорхой харилцагч нартайгаа бид нар энэнийгээ гоё хамтдаа тэмдэглэе. Ер нь Call Pro өнгөрсөн 10 жилд бид яг юу хийж бүтээчүү? Цаашдаа бид нар юу зорж байгаа вэ? Тэ яг за энэ enterprise market дээр одоо дараагийн тренд яг юу вэ? Бид юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй юм байна? Бид хаана алдаад байгаа вэ гэдгийг бас одоо харилцагч нартай илүү таниулъя, мэдүүлье гэдэг зорилгоор тодорхой спикерүүдийг одоо panel discussion нэртэйгээр зохион байгуулж байгаа. Тэгээ энэ маань ер нь 4 сарын 24-нд тэр зохион байгуулахаар ер нь ажлууд маань төлөвлөж байна. За бас нэг дагаад хийж байгаа юм ер нь тэр өдөр албан ёсоор бас тоглодох нэг юм social responsibility нэг видео байгаа. Одоохондоо content notes тэгээд таад маань тун удахгүй бас харах байхаа. Тэгээд их тийм бие арц хийсэн олон хүнийг бас уйлуулсан тийм видео болох болоо гэж харж байна. Тэгээ өөрөөч бас нэг үзээд ингээд шар ус усаад ингээд арцаагаад ингээд уйлах гад их сонирн болж исэн болохоор тий яг харилцагчтайгаа бас хамтраад хийсэн юм видео байгаа. Бас нэг тодорхой нийгэмд мессежийг өгье гэж харсан нэг өнцөг байгаа. Тийм байна да ер нь. Ямар ч гэсэн би бас юу яах гэсэн Call Pro болон айгуулта баярын мэнд хүргэе те 10 жил болж байгаа. Би бас ерөөсөө нэг мэдээгүй ярилцлаа. Тэгээд бас энэ бизнес маань ерөнхийдөө яг манай Монголын гарч ирж байгаа зөндөө олон бизнесүүдэд маш их тустай болсон гоё технологийн шийдэл байсан шүү. Тэг бол бас баттай хэлж чадна. Тэгээд айгуултаас битэрийн урилга авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд айгуугаа нээлттэй олон юм хэдүүлээ хуваалцлаа тий. Тэгээд гоё ингээд аялал гэдэг чинь бас их чухал байт юм байна тий. Бизнес коуч гэх мэтчлэн юм
бэрхшээлүүдтэй юм дээр бас гарах солиушнуудаа гоё ингээд олон талаас харах боломжийг бас нээлттэй бидэнтэй хуваалцсан баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар хэдүүлээс дахин уулзлаа. Түр баяртай. За, урьж оролцуулсан маш их баярлалаа. Ирсэн баярлалаа. Баярлалаа. За.